Сайн байцгаана уу. Тэгээд Урбан Токийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочдоор инфлюенсер Гамба. Өчрөлөө Гамба. Санжаа. Рингайч мөн манай ханаа. Хүрэлцэрсэн байна. Хүрэлцэрсэн баярлаа. Баярлаа. Соныг яаж өнгөрөөж ийн доо. Энэ уулаа шүү. Шууд спонсор танилцуулаад эхэлчихэ дөө. За энэ номгийн оруулж ирж байгаа вайн гэхгүй. Viag гэх энэ Австрал вайн. Айгу өвтэйг надад бол бүр ийм хөвгчлөлтөө санагдаад байна. Аваа өвчин авсаархан. За ингээд бүр авсаархан болчихно. Дуусаад энэ хөлийг ашиглаад ингээд энэ ч бас тийм коктейл байгаа. Коктейлийнхаа доор ингээд игээл явчихна. Тэгээ дөрвөн төрлийн вайн байгаа. Cabernet, Merlot. Тэн чи юу лээ? Rose wine. Merlot гэхээр яа гэдэг. Rose wine. Энэ нь болохоор коктейл юм байна тийм. Энэ нь болохоор коктейл бас дөрвөн төрлийн. Хайцгаар ярьсан гэж. Оо за. Хууга тараа. Манай гоё дуршаад үзээрэй. Тэгээ. Энэ гэхдээ энэ вайн биш үү? Таадынхаа өгж байгаа юмыг тасарч нь уу шүү дээ. Наа чин коктейл юм биш хаа. Яг чинь. Энэ зүгээр цагаан. Биш. Учирлахаа ууж байгаа. Энэ тэгээ гол Эспрессо ингээд гэж. уугаад болцоо гэж бодвол таглаад тавьчих. Амар. Ахын зүгээр. Аханаа ууж Хичтэй явчих юм аа. Андаа энэ орбын тогтолцол хамт орохоор ийм юм. Аамаар юм дээ. Йоо, тэр бүр ингээ Facebook олсч Габигийн рил ингээ даатаага ярьдгаараа ярьж ирчих гоо хажиг бас ёо. За ингээд Кабе одоо ирээдүйн гангүй авах даа шатил. Манай нэг юм дүү идэх. за тэгээд ингээд манай өнөөдрийн влог эхэлж байна. Тэгээд За чи. найзуудтайгаа энэ Urban Talk гэдэг нэвтрүүлэгт орсон. Тэгээд Шалт энийг ярьсан. Хоож уугээд байжсэн чи ханаа өрсөн байсан. Гэхдээ ханаагүй өсөн. Самбар шааж дээ. Уягач яг тэгээд бас Манай айгу өндөр хиймэл гэсэн учраас Сая таагаар гитар авсан юм байна. За одоо тэр аялын талаар ярьж штэ өнөөдөр угаасаа тийм юм юм. Амар гоё. бай. Яг ажлаас гараад хөдлөөд буцаад ажил дээр ирэхэд яг 10 онсон байсан. 10 онсон. Тэгэхээр яг явсан цагтаа Яг явсан цагтаа. буцаж ирсэн. Ой яг хаашаа явсан те. Юу нь яагаад явах болчихоо. За тэгээд хідэн багийн бүрэлдэхүүнтэй яваа. Яагаад бага ингэж бүрдүүлэх болов? Миний бүр тий яагаад энэ хүнийг ахив. Би асуусан. Над одоо хэлж мэддгүй юм уу гэсэн чи дараагийн их дээр л явчихгүй л гэж тий. Бодлоо шааж байгаа юм. Би бол би надад зүгээр хамгийн гоё асуулт жишээ надад зүгээр хамгийн гоё санагдсан. Тэр хувцсунаар юм хэрэгтэй байлгүй хідэн төгрөг болдоггүй тий. Дагаад явхад бас салгалахад тий. Тэр мөр чи сонирхолтой шүү дээ. Ер нь аягүй үнэтэй спорт хэлж шүү. Эрүүл мэнд зэнтэй бас үзүүлэх ёстой юу өмнө нь өдрөө тий. Яг ингэс юм аа. Тэр нэг юм би тэр чинь нэг клик төрсөн мэн гэдэг влог хийдэж штэ. Эверест руу явсан. Эверест руу яваад. За тэгээд дараачихыг нь болохоор нэг юм 6 ангитай гоё бүр яг юм синематик докюментари одоо богино хэмжээний кино шүү. Тэр чинь баримтат кино. Баримтат кино хий гэдэг ийм одоо төсөл бичээд гэх юм уу те. Тэрийг бас хөөрхөн 3-4 сар барьж явсны эцэст ингээд ишигээ явсан. Тэгээ найруулагчаар нь манай Сентэй ажиллаад, зураглаачаар нь Бацэг фотографи гэдэг байгалийн зураг дардаг залуу ажиллаад. За тэгээд бас өөрөө зураг авсан. Тий, цааш бас өөрөө зураг Тэт фото дардсан шүү. Бүр тоглолтын фото дардсан шүү. Тэгээ оролцогчдоор нь болохоор маа учрлаас бусдал явсан. За маа оюнгоо явсан, Габи явсан. Тэгээд маа Клүү гээд юу залуу явсан. Манай дизайнер байсан. Дизайнер залуу явсан. Гоо явсан. Тэгээ гоо явсан. Манай Санжаа ихнэр. Тэгээ Сентэй явсан. Сүхэ Дүрээр нь. Бацэг. Тэгээ Бацэг ингээл ер нь. Тэгээ бүр тоогооч Сэдийн нэрчнээр 10 жилийн нэг анги шүү. Тийм үү. Тэгээ. Тэгэл Яг гэхдээ бүгдээрээ би. тэгээ нэг 8 сарын дундаас IPTV төгөхөр ер нь ярьж байгаа. Тэр ер нь яг чанарын хувьд бол хангалттай өгөхөр болцсон гэж бодоод. Хаашаа явбаа. Алтай таван богд штэ. За Алтай таван богдын хүдний өргөл Монгол улсын ноён өргөл 4370 метрийн 4300 374 метрийн өндөрт бид нар бүгд оргилтлоо. яа. Баяр өрг. Аюултай юм уу? Юу Гүн чи нэрнгээсээ баяр өргөх зүйл юм байна чинь. Тийм байл. Баяр үрхийг бас хаана баяр үргэх вэ гэдгийг айгу бодмор санагцсан. За. Оргил дээр гарсан хойноо за баяр үргийг ингээ оргил дээрээ үргээд тэгсэн чинь гарахаасаа буух нь ер нь бол өсвөөсөө илүү хэцүү санагцсан. аюултай. Оргил дээр
гарсанд юу нь бол тооцохгүй мөлий. Бууж ирчээд тэр баяр үргэх за чадлаа гэдэг юм их тэр бэлдоор л их юм билээ ер нь. Айгүй буух нь айгүй хэцүү санагдсан надад. Уулчтын донд нэг ийм яриа байд юм билээ. Оргилцсан буусан хоёр яг тэмцүү байх хэрэгтэй гэдэг. Чи оргилцсан бол заавал бууцсан байх хэрэгтэй гэдэг. Буухтаа юу хэцүү гэдэг. Одоо нөгөө өгсөгчин бол хүн чинь яаж иж байгаа л урагшаа ингээл дайрсаар агаал нацаад гарна штэ. Уруудах чинь ингээд маш их учраас чигээрээ уруудаж чадахгүй ухраагаараа уруудна. Тэгээ ухраагаараа нэг бол ингэж нөгөө диагоналдаж шүүдүүлж юу аа. Ингэж тэгээд ууд ч нөгөө гол нь одоо цаснаас гадна бүр ингээд таг мөстэй байгаа байхгүй. Тэгээ тэр мөс рүү чинь нөгөө нэг карбон буюу нөгөө хадаасаа зоож тэгээ нөгөө айс аксаа зоож ингэж уруудаж яг нэг олстой цуваа болж ингэж явна. Тэгээд хойно юу байгаа нь мэддэхгүй. Хүмбэр одоо тэр нөгөө мөсний юутай юу? Хүн болгон карбонтой, хүн болгон литрүүфтэй. Тэгээд Ер нь аюултай тий. Аюултай мэлээ. Одоо жишээ нь ингээд манай олсонд манай хүртэж охүүгээ татхан хүү тэгээд зураглаач Темка маань Сенти тэгээд би голд нь ороод тэгээд өөр багийн нэг залуу ороод тэгээд санжаа бид 5-1 олсны байхгүй. Тэгээд хамгийн тэр эвгүй 4-р хад гээд буух хамгийн хэцүү хаднаас нөө ухраагаараа бууж байгаа болохоор хамгийн сүүлд байсан санжаа маань хамгийн ихэнд явж буух хэрэгтэй болоод тэнгуут чинь гарч ирсэн замаа санаж байгаа өстэй тэр замаараа буу гэмээс тэр манай гарч ирсэн замаас юу арай аваад дэшээ гарсан. Эцээсээ тийм өндөр намныг ийм их юм уу те? Хэдэн гарацтай заваар 70 80. За 70 арай өгөхгүй. Хаа ер нь. Гэтэ ер нь бол нэлээд хэцүү. Гэтэ хамгийн гол Дан нь мөс. мөстэй доошоо 70 м ихгүй урт. Амар юм аа. За. Тэгээд тэр чи ер нь ингээд Тэр доош л ихтэй 70-аас илүү метр. тийм ч гэж магадгүй. Тэгээ хамгийн гол нь тэр чигтээ мөс байхгүй. Тэгээ ер нь унуул нөгөө хэд нь ингээд Хамт унах юм биш үгүй. Нөгөө хэд тогтоож байх ёстой. Үүрэг нь бол. Тэгэхээр ингээд байг анхааралтай байх хэрэгтэй. Нэгний авах. За манай бол анхааралгүй Тийм учраас тэр нэг юм ос хоорондын зайг ингэж хониролдуулж болохгүй. Тунрааж болох. Тунраана гэдэг юм байлээ. За би бол тэрийг хониролдуулна гэж мэдээд байгаа юм. Ингэ сулраж болохгүй юм биш үү? Сулраж болохгүй. Сулраад хэрэг унах юм бол ууц татаад ер нь нөгөө хэд ингээ бүгд унах байж. Одоо энэ цуваны хамгийн хариуцлагатай байдаг нь аль гэсэн юм. Ер нь бүгд юм байлээ. Харин бүгд нэг нэг бүгд юм байна. Тэгэхээр эн чинь одоо тэгээ сулраж болохгүй, чангарч болохгүй. Яг тэр эвгүй хаднаас ингээд уруудж яхад яг миний одоо санжаптэрийн дунд исэн залуу хөл алдаад доошо гулсахад нөгөө инерцээрээ тэр чинь том жилдээ эрэгтэй хүн болохоор би гэхэд жишээ нь сүхэн юутэй итэйгээр год татгатал хамт хоошоо ингээд чирэгдэл ингээд Өө тийстэй үнэн тэр баг. амар юу. Тэр яг миний ажиутлын оосны хүн баггүй. Тэгээ ингээд үстэй яа гэдэг чи бүр тэсвэр алдаж байгаа байхгүй сүултээ те. Яваач мооч би сүултээ уурлаад байж л та биз та гэ би яж л хамгийн түрүүнд нөө зам гаргачаар явуулчихсан. Миний дор хинч явахгүй зөө. Би бүр өндрөөс айдаг хүний зүгээр явгаа явуулсан зөө надад өдөр доош. Тэгээ би ингээд доош ингээд азар би унаагүй тэнд ингээд яг нэг юм нэг эвтэйхэн газар цасан дээр очиж ингээд тогтож байгаа байхгүй. Тэгсэн чинь миний ажиутлын залуу ингээд хоош унж байгаа байхгүй. Аа гэ. Пат тэгээд яг кино шиг нэрээ пат гэж цогсоож байгаа байхгүй тэрээ. Тэгээд ирсэн чинь яг миний онсноос ингээд татагдаад хараад амар баатарлаг урамч. Яваар болсон юм шиг. Битгий унахгүй. Нааша яв. Би ингээд тогтсон заяа тэрэн дээр. Чи босооч гэж чи манай анхны унс хүн байхгүй. Шок зэ. Бид нар бүгдээрээ жоох юм. Ингээд надад орж ирсэн. Хот. Энэ осыг дасгал. Худаан байна оо. Та нар явцгаа. Бараг л тийм бас тийм. Яг хэлсэн өнгө нь яг саяны санжааг их шохгүй. Хот. Тэгээ яг яах гээд байгаа тэгээ байж байгаа юм байна. Яхахад Хот. Тэгээ гүй чи гараас боломжгүй. Үнс намайг нэг. Тэгээ тэр маань цаашаа ингээ айтайхаа яваад би одоо ингээ тэрний явсан замаар дахиад ингээ үргэлжлүүлээд энэ хоёр дээр очих хэрэгтэй байхгүй. Тэгээд би дундаа дахиад хоёр гулсаж байгаа байхгүй. Тэгээл гулсаж байхдаа ингэж байгаа л гурав дахь дээр арай гэж нэг юм сүхээд зоогоол тэгээл тогтсон. Манай Темка бас намайг айгу гоё яг олстой татаж авсан. Тэгээд Темка дараа нь ярихдаа тэр бол яг нэг юм эрэгтэй хүний нэг юм pride тийм момент байсан гэж аахгүй нэг хүнийг нэг гоё Аварж шүү. Та нар дараа нөгөө бөөнөрөө арх уужихтай нэг ярьсан юм уу те? Халцсан. Тий. Энэ бол прайд гэсэн. Гэтэ наа чи яг үнэн шүү. Тийм ба. Гоё татсан шүү. Их л гоё мэдрэмж байдаг юм шиг дээ. За хит хоног гарав тэгээд дэшиг.
Нэг 24 цаг. 24 цаг. Ер нь бол яг зогсоодаагүй. анстop Зүгээр л дэше гарч. Гэхдээ яг зөвхөн base camp-ээс ингээд явж алхаад уулан дээр очиж өксөд буцаж буугаад буцаад base camp дээр ирэхэд 20 22 цаг. 22 цаг болсон. Аа. За тийм ээ тарцаг тий. Амралт баха үнэ. Гүй яхав тэгээд Унаагүй би Гамбаах жуурахгүй. амжилт Санжаач гамбаахыг маа гамбаач харах шиг хүн гэдэг байгаа шүү дээ. Хаана юу сайн нөгөө корона гарсан шүү дээ. Ий чи юу тусаагүй шүү. яагаад ч вэ? би яагаад ч. Коронавиг Манай Бадраа. Фон короногийн дунд яахчгүй тий. уусаар агаад би нүүрөө санитайз. Оо тий. Фантастик баярах бас тэгээдсэн шүү дээ. Та хоёр Эверест явсан шүү дээ. Тэгээ Габи та хоёрыг ярьжсэн юм билээ тэгсэн чи. На Габи ч яахчгүй наа чи амьдрал зөндөө юм үтсэн. Санжаач л хэцүү шүү гэсэн. Чи Непалд бас нэг нэлийн жаргасан шүү дээ. Яг Непалд миний нөө өндөр гэч юм байна ороо тэгээд хэцүүлсэн. Тэгээд тэр чинь яг өөр л юм билээ л дээ. Гэтэ тэр Габи айгу зөв тайлбарсан. Нөө нэг юун дээр нэг асуусан байсан. Хүчил дөрөвч юм уу? Чи нөө нэг марафонд гүйцэн байсан чинь марафонд гүөх Эверест гүөх хоёр Эверест явах хоёрын аль нь амархан байна гэж. Хоёулаа хэцүү юм байна. Өдөр нь ялгаатай байна гэдэг чинь надад бол яг тэгж санагдсан. Яа амар. Йоо. Юу юм үтцээ. Агуу гамбаа гэх. Тэгээ хүмүүс ингэж яагаад юм лээ. Одоо яг 20 хэдэн цаг алхсан гэд ярангуут яг жүрөөний хануугийнх шиг нойр морч өрөхгүй юу ч юм уу те. Тэгэнгუთ Ядралтаа мэдэрч юу ч мэдрэхгүй ингээл харахууд гараад явсаар байтал үүр цайгаал ингээл яваал ингээл орой олоод харахууд тэр харин эсрэгээр амархаар илүү ингээд даарад жиндээд ингээд тухгүй болоод тэр нэг survival instinct ингээд амар ингээд байлгаад тий. Чи үхэн шүү гэдэг ингээд нэг юм айлгаад ингээд энэ айгүй аюултай шүү гэдэг ойлголт нь ингээд хүнийг тийчгэн ялгаруулад ингээд байлгаад байна тий. Дээшээ гарч байгаа гэхдээ миний нойр хөрсөн шүү дээ. Оо амар. Дээшээ гарч байгаа л нэг жоохон амардаг шүү дээ. Амрал зогсчихонгод нойр өрөөл. тэр баг өндөр Бүгд тэр чинь өндөр. Тэр чинь уусаа өндөр гэсэн. Хоол хүнсээ яаж зохицуулж байгаа? Одоо тоочтойг тасралтгүй явж байгаа юм чинь. голтын хоол гэж өгч явуулдаг юм бэлээ. Тэгээ голдоо авирцсан байж байгаа тэмүүн сууж байгаа. Яг хоног толгой дээр бейс кампаас алхаж явсаар агаад 8 км илүү алхаад хоног толгой дээр очдог байхгүй. Тэр нь түр бейс камп гэж нэрлэдэг. Тинчээ очиод болтынхоо хоолыг идээд тэгээд дээшээ гараад нэгдүгээр хадан дээр нэг амраад тэгээд шууд оргил руу. Гоё Ер нь яг уул руугаа өгсөн. Ер нь бол уул руугаа өгсчих юм бол манад бас нэг хоол хоол хэлжсэн. Энэ бичлэг гарсны дараа энэ бол бүр айгүй яах вэ? Тэгэхээр яг алтаа томог төр зөндөө бичлэг байгаа л та. Тэгээ янз янзын юмнууд хийж лээсэн баг. Гэтэ эн чинь одоо яг контент мейкерүүд явсан байна шүү. Тэгээ сайнтай ямар контент хийдэг вүлээ. Тэрийг санжаа яаж мэдрэмжтэй найруулдаг вүлээ гэдэг асуудлууд. Тэгээ клуб бас эдитэлж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс бол маш их хүлээлттэй байгаа. Тэгээ энэ дээр уянгаа байна тий. Гамбаах байна. Рил зүтгүүлчихэж байгаа юм. Нэг байхад болоод юу болсон бол маш яа уугаад байгаа юм. өмнө нь ингээд тэр юугаар YouTube энтрээр уул молны тухай бичлэг үзэж байгаад Монголд яг тэг зүр яг ингээд нөгөө гоё ингээд авирж мэрсэн тийм гоё зураглалууд л харуулдаг байгаа байхгүй юу? Дандаа орилын нөө. Орилын дийлсэн тий. Яг тэг тийшээ гарах хэцүү процесс нь Зовдөг процесс нь гоё. Уран сайхны болоод байна. тийм тэр мэр болоод ерөөсөө би олж хараагүй байхгүй юу? Хэцүү нь юу байгааг олж хараагүй. Бас та чиг тэгж явах хэцүү байх л та замдаа бичээ. Уул руу гараагүй ч гэсэн явж байгаа юм бол тэрийг уул юм алхаа өмсчихсэн. Яа яг үнэхээр тийм хэцүү байсан бол бас бодох асуудал байгаа даа. Би бол яг үндэ ингээд манай зарим нэг оосны бас өөрний ганц хоёр юм явсан аахгүй. тэгэл тэр мөр чинь бүр шок зав. Йоо би 3 хүүхэдтэй шүү дээ. Би одоо юу вэ? Би одоо энэ юу навшаа хийж байгаа юм ингээд тэр дээр гарч байхдаа тэгж ярьж байгаа. гамбаах. Би 30 хүүхэнтэй шүү. Гиснээс энэ дундуур нь өгөхнийг 10-20 секундын бичлэг үүсгэх юм уу? Юу юм биш. Авирж байгаа. Ямар болно шүү дээ. Болно. Тэгээд ярьж байгаа дундуур нь Тэгээ бас нэг гоё жижиг Болно. гоё. Тэгээд чи темкагаа бол бас үнэхээр биширсэн. Яа тэгэхээр темка ингээд одоо тийм битэд ингээд өөрөө өөрсдөө л хариуцаад юу нь бол явж байгаа шүү дээ тий. Тэнгууд темка тэнцээ өөрийгөө хариуцахаас гадна анх удаа яг биднэртэй адилхан тийм өндөр ууланд авиралт хийж байгаа хүн бэжэж контентын дүрсээ бас авч байгаа байхгүй. Тэнгууд ингээд зогсох болгонд бүр ингээд камераар тий зогсох болгонд эргэж хараад байгаа. Арай нэг юм бахта зам дээр хурангаа ингэж ухарч алхангаа бичмэж байгаа. Яа тэгэхээр би яг темкагийн артлын үн олсных нь яг артлын үн учраас юм. Тэгээ тэр дээр гараад бид нэр ингээд маш их цасан шуурхтай
хэцүү цагаагаар энэ нөхцөл байдалд мань хүн аль эзэний л камера гаргацсан бас ажиллаа гэж Ингээд яг түнхтэй Ингээ хөлтөж байгаа шүү дээ. Нүүр ам ингээд хөлтөж байгаа шүү дээ. Тим амир хүүтэнд зүгээр нүцгэн гараараа камера бичиж байгаа. Нэр ямар үлдээсэн үү таад? Сэнтэгээ мэдчихвэл одоо Сэнтэгээд ингээд ютубер хангууд бидний нас зүрхэхгүй бүхсэхгүй гэдэг дуун гараад ирэн тий. Дуулна, клипийн зураг аавна одоо ингээд уулчин болчихоо. Одоо бол цаадах чинь Уулчин болсон. зарим байрлал нь өөр болсон бууж ирсэн шүү. Замд явж байхдаа цаадах чинь одоо энэ чинь ер нь ингэж уул харанга бичлэг хийвэл гоё болох юм байна. Тийм баг тийм гэсэн шүү. Та одоо блогер болох гэдэг. Юу нийшээ тийш явна гэж Цаа чи угаасаа Одоо тэгээ ингэ юм бэлээ. Одоо энэ чинь нэг юм дөрвөн бэрх гэж нэрлэдэг юм байна л да. Монголын дөрвөн. Нэг нь болохоор сая бидний гардаг хамгийн өндөр нь хүүтний оргил. Нөгөөт нь болохоор 20 биш. Мөнгө сэрдэг. Мөнгө сэрдэг асралт. Мөнгө сэрдэг асралт тэгээд их богд гэдэг дөрөв бол байдаг. Тэгэхээр бид нар хамгийн хэцүү дээр нь хамгийн хүнд дээр нь ихнийхаараа гарцсан. Дараагийн 3-ын нод нэгэнтээ гарцсан юм шиг дуусгах гэж яриад байгаа. Тэгээ яг дөрвөн бэрх стоп дээр гарцсан учраас одоо доош явах шүү дээ. Монголынхаа стоп дээр гарцсан учраас тий. Тэгээ дөрвөн бэрхээ дуусчаад араас нь тэв болгоны оргилыг 7 submit гэдэг тий. Яа, сэн сам. Тэгээд ирээд Тэрэн дээр нь 7 submit дээр чинь дараа нь болохоор нөгөө амар энэ Непал, энэ Пакистан, энэ хятадын өндөр оргилууд нөгөө манай томчууд явдаг. Энэ донтуулдаг гэсэн шүү амар шүү. Үгүй Би бас жоохон айгаад донтсон уу тий. Одоо бодгоор л ингээл бүр тийм л айгу гоё байсан санагдаад байгаа байхгүй одоо ингээл ботонгууд тэр зураг мураг юм уу ингээл үзсэнгууд тэнд л айгу юм тайван амгалан. Гэтэ тэр надад бол ориглын мэдрэмж биш процессын мэдрэмж айгу гоё санагцсан дундах процесс нь явж байгаа. Тэгээ ирээд гэхдээ ээжэд ямар юм байна гэж хэлсэн ч гэсэн гоё юм байна ингэдэм байна гэж харч ээжээ сонсоос. За миний охин нэг гараад үтцэн болсон тагчлын юмд бит яваа. Одоо юу шиг айж юм. Арай амар нөгөө хэлэхгүй л байсан болохоос айгу сэтгэл зовлон. Бас бид нар ингээд оронтны өөрсдөө тавьж бодохоор хүүхдэн нэг тийм руу явцсан гэхээр нойр өрөхгүй л дээ юм бол тий. Тэр нэг мөс зүс ингээд гулгаад нэг хүмүүс бүр 20 хэдүүлээ харалруу унцсан муцсан гэдэг чи одоо амар кейсүүд бэжсэн шүү дээ. Хоёрыг Эверест руу дээш алхаж яхад хүн хөцсөн байсан биз дээ. Гүү. Тэгж хэлээгүй. Тойж бейс кемп Бейс кемп хүртэл ер нь бол яг гайгүй. Гэтэ бейс кемп руу гарах гэж тойж бас нэлээд Үнтэй бол таарах шүү дээ битэр. Тэр чинь бол нөгөө нэг оксижен интерес болоод бас хэцүү. хүчилтөрөгч багсаа явуулсан шүү дээ. Амар ядардаг. Тэгтэл яаж хийж байна? Одоо нэг 8 сар март нэг өөр асралтын сураг бас тэрүүгээр дуулаад тийм Би явах юм шиг байлаа гэж тий. гаруул гарах юм гээд явах юм шиг. Ярьсараа одоо явах л. Явахаас өмнө гэхдээ ер нь бол бэлтгэл ястаа сайн хийх хэрэгтэй юм биш үү? биш ийм юм билэ. Бэлтгэл хийхдээ ер нь бол шатан дээр л алхах хэрэгтэй юм билэ. Шатан дээр айгуу сайн. Та яг бидний ингээл бид нар чинь за нэг 10 хэдүүлээ явсан. Тэгэл хамгийн бест нь хэн байсан гэж бод. Гамбах. Гүг. Би хамгийн бест нь Оянга байсан шүү дээ. Оянга наа санжаа мэж чирсэн шүү дээ. Үзэгний Оо чи амар уу. Наа чи алгаж байгаа юм байлээ. Алхах чөөхөн бэ. Бүг ихтэй эмхтэй өнөөс хамгийн амар нь Оянга байсан. Жинк алхах тий. одоо шүү дээ тэр хэсгийн бичлэгийг өгчөөрэй цаа. Бид нар гинжингээд дуу тавьж өгзөг сайхан бод. Чаар жигки шерпацтай юм биш. Чи шерпацтай юм байлээ. Тэгээ бууж ихтэй хүртэл айрснаас нь яашгүй бууж. Шэр яастай. Тэгээ хэрэг за sorry. Ууланд гарах гэж байгаа бол нэг юм байгаа. Одоо нэг сакс тоглоыг гингүүд жишээлбэл бид нэр зүгээр ингээд хаяа нэг юм ямар ч хамаагүй пүүцтэй очиод тоглож болдсон шүү дээ тий. За уулын спорт бол ерөөс тийм биш юм бэл. Хувцлалт. Бүр маш нарийн яг л тэрийг мөрдөхгүй бол угаасаа тэр дээшээ гарах бүр ямарч боломжгүй. Уусаа нэг ширхэг одоо шүрүүпч байна уу юу ч вэ те бүх ууланд хэрэглэгдэж байгаа юм шууд чиний амь настай яригддаг учраас хямдхан чанаргүй манаргүй юм Тэр байж бол болохгүй. тэгээ ингээ хувцчин өөрчлөлт ингээд хитэн давхар байх хэвээр цагаагаар нөхцөл олон давхар өөрчлөгддөг учраас тайлаад буцаагаад энэ ингэн тэгэн тэр ёстой нарийн юм. Яг бүх хувцас өмсөд цүнхээ өрөөд хэрэглэх хэвээр юмнууд авахар хэдэн килограмм болж байна? 45 сая. Тэр манай одоо Хүний 45 сая юм уу? 55. Давай болоо. Наа тийм амар бас үнэтэй шүү. юу нэг чи яг ачаага хэр хүн хүмбэн байхаа чи өөрөө л зохицуулахгүй. Ер нь л За дунджаар. дунджаар нэг За чи хэлж. 5 6 юм уу? За тэр хавцаа. Тийм тэр хавцаал. Бүгд нийлээд оо. Тийм. Бүр хит хүндээ үйлдэж явах Хит хүнд айл бүх Яаж хүн бас ингээд нэг Тэгээ 5 6 дайсан. хамтран хэл арай
Тэгэхгүй 3 4 хэлээ. Миний талаар 5 6-аас яаж Нэг жоохон идэх юм лээ. хогийн юу лээ? Харсан мартагаа. Гэтэ нөгөө цагаарын нөхцөл байдал яаж ч эргэж магадгүй гэдэг үүднээсээ 50 г цагаан хэрэгтэй гарахыг болсон. Дээшээ одоо жишээл хідэн гараад цагаан их байх юм. Тийм. Сая бол нэг хармаар. Сая бол нэг хас хармаар. 16. Гэтэ хасаг 16 чинь салхитай бол амар юм билий тий. Хүүтний хувьд бол одоо 100 бол Яавар яаж вэ? яаж нэ. Асаа цутгаад байх. Хүүтний хувьд бол тийм амар бол хүүтэн бол биш. Амар сэлхтэй. Бидний гарахад амар сэлхтэйсэн. Зарим хүмүүсийг гарахад бол амар цэлмэг мэл. Анхуу ах чи одоо нэг манай үеийн нэг юм, манай дээдлийн үеийн нэг юм болгон дээр гардаг нэг юм болгоныг хийж үздэг хүн биш тий. Бас энэ нөгөө Африк мафрикийн Seven Summit чи нэлээд олноор нь явцсан шүү дээ. Африкийн нөгөө юу руу яваад авирал тий. Авирал яваад гарцсан. Тэгээ сайн марафонд гүйчих. За явж байгаа энэ бас манай дүүнертэй таарлаа гэж үгээшээ. Би бас юу хиний суулгах таамаа суулгах яс бодсон чи. Хинт айгуу үнэтэй. Тэр ганхуу ахын нэг өөргөвчтэй аюулгүй гардаг ах нэг Африкт нэг хүүхдэд Mobicom-ийн подолк өмсөлсөн. Гэхдээ энэ нэг хар хүүхд одоо Mobicom-ийн подолктой явж хаанаас ч олж өмсдөг юм болч гэж байна. Өөрөөсөө Маркетинг цорн гэдэг нь. Тэр чинь бүр 25-аар арга 10 хэдэн жилийн өмнө гардаг байх гэж хэлсэн. Аас ах амар мар. Та одоо аяллахын контентыг эзээх гэдэг байна. Ямар аялал. Одоо дэлхийн оос орнуудаар нэг гоё аялал. Өө тэр чинь үргэлжилж байгаа юм шүү. Аа за. Ингэж үргэлжилж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ чинь нэг дэлхий чинь Монгол орно шүү дээ. Тэгээ яг амар гоё синематик юм хийж үзмээр санагдаад гадагшаа явахаас илүү гоё Монголдоо бай гэж бодоод тэгээ Монголдоо хийсэн. Юу гэдэг юу Алтай том мөгд рүү гаргадсан болов энэ гадны жуулч мөлт ирэнгүүт. Гарах шүү. Гарах шүү. Угаасаа Юу амар болов. тэр чинь нэг зөвшөөрөл аваад аялж болчих. Болж шүү. Тэгсэн ингэсэн шүү дээ. Би тэдийг яг нөгөө оргилдох гээд хоногдлогоо дээр очисон чинь нөгөө зөрөөд Хонконг жуулчид гарах гэж байгаад шуурганаас болоод гарч чадахгүй нэгдүгээр хаднаас буцаж ийн гээд таарсан баггүй. Тэгээ зөрөөд би тэд оргилдох гэж байгаа шүү дээ. За энэ хүмүүс оргилдохгоо чадахгүй буцаж ийн одоо яадаг болтоо гэд. Тэгээ тэр хүмүүстэй ярьсан чинь та нар хаанаас ирсэн ингээл тэгэхээр бид нар монголчууд гэсэн чинь. А тэгвэл та нар гарах байх уу? Тэгвэл та гарч чадах байх уу гэдсэн юм байна. Хэцүү байд юм шиг шүү дээ. Одоо тийм намд ор газар ч. Ой уцаа орой. Намд ор газар чи хүчил төрөгчийн хувьд бол айгүй өндөр хүчил төрөгчтэй байгаа. Бид ийд чи нөгөө Улаанбаатар хотод байсан байлгүй дээ. Төгс сонголт хизээж хаанч Viag Wine-ийн класс Австралиас гаралтай wine бөгөөд 100% дахин боловсруулах савлгаатай Wine-ийн класс wine нь хаанч хизээж авч явахд маш хялбар савлгаа. Номингийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Wine-ийн класс коктейлийн 4 төрөл буюу Espresso Martini, Mojito, Singapore Riesling, Espresso Martini тун удахгүй номингийн бүх салбаруудаар худалдаанд гарах гэж байна. Enjoy Cola шинэ төрөлтэй боллоо. Илүү шинэлэг савлгаа, илүү сэргээс амт. Cider шинэхэн лаймын сэргэг амт. Orange зүржийн баялаг, амтад мэдрэмж. Cola сонгодог колоны төгс амт. Cola Zero шүүгэр элсэн чихэргүй ижил гайхалтай амт. Номингийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Монголын оюутны сагсан өмнөгийн холбооны мэдээллийн ивент эффект Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.
Солонгос чи юу лээ? Солонгос Япон болж хүчил төрөгч байгаа нь юу гэж гэлээ? 21% Улаанбаатар түрээд ирэнгүүт одоо юу гэдэг бид чинь өндөр дээр байж байгаа 17 болчдөг. Тэгээд дээшээ ахаад 4000 эдэн зүглээ бас бүр багасаа явчихна. Тэгээд тэр 8000 эдэн зураг гардаг хүмүүс бол бүр амжилттай байхгүй. Тэр энэ зөвөр Монголд сакс тоглох гээд ирж байгаа гадны багийнхаа эренгүүтэл Амсгаад байна уу? ийм хүчил төрөгч юм өгөөч гээд бүгд нэхэд идэв шүү Тийм. дээ. Одоо энэ BCL, ESL ирсэн багууд бүгдээрээ хүчил төрөгч нөгөө нэмэлт ийм шороод дараад идэв шүү дээ. Оксижен өгөөч гээд нэхэд. Тэгэхээр нөлөөлдөг юм шиг байна. шууд 7-8% бол амар нөлөөлдөг юм шиг. За. За энэ л бол юм байна. За ингээд та сувга битээсээ тэрэ. Шахахгүй. Төрөлөг үргэлжилж байгаа. Ойр доорфон дээр суугыг хойш яаж шүү. Энэ одоо ямар амжилт хөлөө ууцсан уу? Хоёрыг цааш нарууд. Би нэг юм асуумаар байна. Нэгээс хайс. Одоо ингээд энэ ярьдаа нэг юм хийдэг хүн баг байхгүй байгаа байхгүй юу? За одоо зүгээр юм жишээлбэл яг өөрсдөө яг хэдэн юм хийдэг гэдэг юмыг зүгээр дурдаа авчи. Тэгчээд хойноос нь үргэлжлүүлж яриад тохоо. За би өглөө босоод бол баадаг гэсэн. Та одоо жишээ нэг хэдэн Өөрөөсөө Юу болоод байгаа юм бэ? Юу нэг ирүүлж ирээгүй юм шүү. Тэр дээр нэмээд бүр би найрагдаад плей таймаас хойш ерөн жоохон согтуул яваад гэсэн. амар юм бэ. Энэ хүнтэй таарсахгүй. Плей тайм дээр тий. 2 дахь өдөр шүү дээ. Гэхдээ 3 дахь өдөр шүү дээ. Би баахан ч гэжтэй. Нөгөө хипхопуудаа дагж яваад явахгүй гэж бодчихсан плей тайм руу. Тэгтээ яваад тэгээ өглөө ганцаараа сэрж явахгүй машиндаа. Тэгтээ яг хав харсан. яг машиндаа сэрж яваад. Тэгсэн чи энэ таарлцсан тий. Машиндаа өсөлтөө бас. Бас машиндаас. Харих гэжсэн машиндаа хончлоо гэж Ганцаараа. Гамбах. Тэгээ яг адилхан. Гэтэ энэ бол мэдэж машиндаа байна. Би мэдэхгүй машиндаа байж байгаа. Тэг гамбах мэдж хамж байгаа л тоо тий. Та гэхдээ яаж машин руу явсан? Хүн аваач өгсөн юм уу таныг? Магаага аваач хөлж болоод шүү дээ. Үгүй тэгэхээр чин өмсөж байгаа байхгүй юу? За. Яг хөлсөн гоож энэ дээрээ зогсоо. Би нэг юм толгой хөлөрдөг асуудалтай болсон. Хэсэг болон гайгүй болгосон. Даарлт унаач юу вэ? Мэдгүй. Өгшрөөлөө шүү. Яагаад? Удмынх. Эхнээс авахлаа. Тэгээ сүүл рүүгээ бүр хүчтэй болоод тэгээ ерөнхийдөө нөгөө нэг ингээд тайцны хөтөлтөө багсгаад татаад ер нь болсон нь бас энэ хөлрөлттэй холбоотой байхгүй. Сүүл рүүгээ эн чинь яг өөрөө биш болчихсон юм чинь. Чи ингээ тайцан дээр юм хөтөлж идэл толгой дээр ч усгасгаад байвал хэцүү үстэй. Толгороо нөгөө нэг ботокс шаач юм шүү. Харин тэгээд Хөлснийхөө сууц муцыг асуулаад аваад идэв гэсэн хүмүүс шүү. Сум мөгнө нөгөө нэг болчихоо юм. тэгээ чи яг нөгөө суугмог бол яа их толгой асуудалтай байхгүй. Толгоо гэдэг ч тий. Суугаад явах гэдэг Тэгээ нөгөө би чи одоо галтуул гэдэг хочтой болоод байгаа шүү дээ. Нөгөө нэг дикисийн золоо над точ өгөөд галтуул уучрал гээд зөвхөн толгооноос өлөрдөг. Юу ярьж ирсэн чи үгс ярьж байгаа. Хөлсөн гараад би санаа зовоод хүмүүс ч. Чи эндээс юм асуусан чи за тэр яах вэ гэж аваад шал өөр юм. Юу гэдэг Баалаа яасан гэ. Баалаа гэж хэлсэн шүү дээ. Мэдгүй гэсэн шүү дээ. За Габи хитээ мэдгүй. За та шууд өгчлээд хэл. За мэдгүй. За ямар ч Airplane дээр Зэвүү яриа юм шүү дээ. видео мейкер хийж гин. За видео мейкер гэсэн үг. Хитэн инком source юу гэдэг нэглээ гоё хүний хариу. Sorry. Sorry. А болтой байна. Тэгэл одоо За видео мейкер. За нэг тэгэл ер нь бүх л юм нь баг видео мейкертэй холбоотой юм да. Тэгэл хоолны бичлэг хийж гин, влог хийж гин. За контент хоол идэж гин. Үүнийхээ юу юм бэ? Архимаж юм гэдэг. Тийм тэгээд одоо бас entertainment салбар дээр бас угсаа байгаа. Одоо bar ops гэдэг за явтай нэг юм эхлүүлж байгаа. Тэгээд өөр ч одоо юм бэ. Өөр бас нэг 2-3 прожект байгаа. Та их нэртэй юу? Байхгүй. Та найз хүнтэй юу? Байхгүй. Тийм ингэ болцсон юм амар хард болцсон шүү дээ. Аюу бороо юм асуугаад. Хүний карьер алаад байгаа. Үгүй чи харин карьер Биш юу ч энэ чинь бас өөр юу цаана юу ч бас янз бүр relationship зээл дээр яг самбар дээр навч тавьж Габи байгаа. ах чи амар штэ. Бид физикэл аруулаад цоглонгууд цагтаа ирэхгүй 6 талаас сууж уурлал. Би инкөөсөн бол зүгээр секс төгөөсөн штэ. Ямар ч тийм юм тэр нэг юм зөв өдөр тутмын хийдэг юм шиг нь болцсон нэг юм. Угаасаа л өдөр Үгүй нэг юм
тэрийг хоол идэх гэж байгаа юм шиггүй гэдэг шиг болцсон. Тэгэж мэгэж ууралдаг шүү дээ гамба. За чи юу гэж байна нэг шин. Чи яа найзлаар хөөрөд юм бэ? Би бол дандаа байсан дээр шаан дөөс. За би хоолны контент хийдэг байлаа. Байлаа. Хөгшөдлөө. Тэгээ өөрөө влог хийгээд идэв бас байлаа. Одоо л урбан ток хийдэг байлаа. Өөр юу Хөтлөгч байлаа гэж. хөтлөгч байлаа. Одоо тэгтээ бас хөтлөгч. Амар project manager. YouTube Мэдээ гэнэ мэдээ уншдаг байлаа. Юунаас мөнгө олж ийн гэж асуух хэрэгтэй. тийм ээ. Яг хотлаач үнгээ хэлэхэд болно шүү дээ тий. Би ерөөсөө ер нь бол жоо хичээхгүй амьдраад байх тэгээд ер нь болоод байна. Хичээхэр болохгүй юм уу? Хичээх стресстэй гэхгүй давхар. Хичээх ер нь хэрэгтэй байна. Стресс юм шиг. Тий, ерөнхийдөө бол Чиний юм comfort юмд орчид юм тий. ер нь стресстгүй амьдраад айгу удаж байна. Гэтэ ер нь жоохон стресст хэрэгтэй юм байлаа. Гэснээр шууд уйлаа. Чи гоё юм биш. Тэгээ гоё юм чи. Стрессфул биш. Үгүй яг тэгэхээр үүрэг хариуцлага бага байгаа байхгүй. Тий. Тэгэхээр үүрэг хариуцлагыг өөртөө наах хэрэгтэй. Үүрэг хариуцлага нэгтгэх Мотивац хэрэгтэй. хүнтэй байх хэрэгтэй. Мотивашн хэрэгтэй байна. Хамт урагшлыг идэг хүн баг хэрэгтэй байх шиг байна. Гэдэг шиг те. За ер нь бол тийм байна. Гэхдээ одоогор бол стрессгүй байна. Юугаарч дутхгүй байна, амьдарч जैन. Тэгээд Ямар зовлонтой амьдрал. дээрэс нь ажлууд зүгээр ингээд яг уу ингээд зүгээр өөртөө ингээд байж идэг болцсон байна. Тэгэхээр би стресс хэрэгтэй байна. Жохоо ажил хийх хэрэгтэй байна. Тэ. Яг ажил хийж байгаа л та сая ингээд өдөр шөнөгөө ингээд ажиллаад одоо сүүл рүүгээ манай дүүнэр ингээд миний ачааллыг авдаг болчоор бүр ийм жоохон чил даврах шинжтэй байгаа тийм. Тэгэхээр ачаал авах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Яг гэхдээ би дүүнэртэй хэлдэг л дээ. Бүр даварцсан л байгаа даахгүй юу. Одоо юу хэлдэг вэ гэхээр би та нарын 20 эдэн насанд чирэгдмээр байна. Ингээ намайг ингээд махны машин хийгээдхээ тий. Ингээ ашиглаатгаа хөгшин бүрхэх гээд ингээ намайг авч яваад би тэгтээ тийм хөгшин биш шүү. Ингээ яваатгаа гэдэг иймэрхүү зүйл яг хүснэ. Гэхдээ эн чинь нэг тийм алдаа дутагдал их байна. Тий. Тэгээд ер нь бол жоохон стресст хэрэгтэй байна. Яг ажлаа хийхээ үед ер нь зогсохгүй ажил бол хийж л байгаа л да. Гэхдээ ингээ бодохоор нэг лагдаа хийгээд байгаа юм бас алга байна. За тийм үү хайш Би стресс таа. Юу гэж стресс? Нэг микрофон авчихсан. Гэж аахгүй. Айгуу нэрээ дудлаа. Стрессгүй байсан юм байна. Яг ингээд микрофоно тоосноо хамгийн үнэтэнд байхгүй байх юм гайхаж. Яг зөв би энэ асуулт асуугаад байгаа шалтгаан учрал ах дээр би анх тэгж бодохгүй. Ямар олон ажил хийдэг юм бэ гэж бодогдоод төгөхгүй. Монгол яахгүй амьдрахгүй шүү дээ. Тий. Тэгээд арай нэрээ ингээд бус хүмүүсийг анзаарангууд үнэхээр л олон төрлийн ажилттай яг ойролцоо ч гэсэн маш олон төрлийн ажлуудыг зэрэг амжуулж бүгдийг ингэж амьд байлгаад байгааг нь анзаараад бас хүмүүс цон баг гэж асууад байгаа. Яг миний хүрээл дундаа тийм. Тэнгүүд энэ хүрээл дундаа би хамгийн бага хийдэг юм байгаад байгаа байхгүй юу? Чи тэнгүүд бусдыг хараа л та. Габи, Санжаа, Уянга гэл тэ. Тэнгүүд бүгдээрээ юм дандаа ажилтай, дандаа юм unstoppable хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд энэ дунд ч л ингээд явахгүй болвол тэгэл өөр газар руу орвол тэгэл атмосфер унна шүү дээ гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол хүний хүрээл маш чухал. Гү чи юу байсан гэж те нэг шоу зохион байгуулж байгаа. Тийм шүү дээ. Продюсинг Үгүй яг ерөнхий ярьчлаа шүү дээ тий. Тэгээ яг уу гүйцэтгэлүүд дээр их ордог. Гэхдээ хүмүүс буруу ойлгохороо учрал ингээ хийгээд байна гэж ойлгоод байдаг. Үгүй. Хамгийн анх бол яг уу шууд ийшээ орохдоо өөрөө яг бүх юмээ гардаж ганц тоглолтын дээр ороод хоёр тоглолтын дээр ороод эндээс зүрх өгсөн байхгүй юу? Ганцаараа яг ороод Яг уу хөрөнгө оруулагч нь байгаа хэрнээ. Бүх юмыг хийхгүй юу? Тэнгүүч нөгөө нэг татар дээр ороод тэрний дараа жавхлан ах дээр бас ингэж ороод тэг нуруу хоёр нах болцсон. Тэгээд амар дээр. тэгээд ерөнхийдөө бол татар гэхдээ амар болсон л доо. Гэхдээ яг юм ховор байсан уу яахгүй. Тэр чинь 2023 он үү те. Тэгээд тэрнээс хойш бол ерөнхийдөө зүрх өгөхөд тэгээд гинжингийнхаа нөө энэ мөчтөр ороод энэ дэр би нэг юм ярина. энэ мөчтөр бас бүр зүрх өгөхөд
гинжин бид гурвангийнхан зүрх өгсөн ер нь бол. Тэгээд за гүйцэтгэл хийгээд зүгээр л цалингаа аваад явж явах нь амар юм байна. Чаддаг юм а хийгээд зүгээр дуугаа явах нь амар юм байна гэдэг утгаар тэрнээс хойш бол дандаа тийм биш. Одоо ариун нагч мэгч дээр ингээд яг нөгөө нэг харагдаад байгаа болохоор бүгдийн энэ хийгээд тань гэж ойлгоод байхгүй. Гэхдээ тэр чинь биш. Жишээ нэг том тоглолтын ард маш олон хүн байдаг. High income, high risk гэдэг чинь. Маш их хүн байдаг. Тийм учраас бол тэрэн дээр яг нөгөө нэг өнгөц харагдаж байгаа хүнээр нь төсөөлөд байгаа. Би тэгэхээр яг зүгээр гүйцэтгэгч болсон. Гэхдээ тэр нь бол надад таалагдж байгаа. Тэгээ би бол хувьдаа бол стадионы тоглолт руу яг би дааж ахиж орохгүй байх. Яг өвлийн тоглолтууд ирсэлээрээ багтай л та. Тийм дотор тоглолт үсрэл 7,000. Цагуураас ямар шалтгаалх юм байхгүй тийм. Үсрэл 7,000 хүн орно ш. Тэгэхэд 100-ны тоглолтод 7,000 хүн оруулын чинь цэвэр шаталт байхгүй. Өвлийн тоглолтын жишээ нь дотор тоглолтод 7,000 хүн гэдэг бол энэ бол түүх бүтээлээ гэдэг шиг юм байхгүй тийм. Тэгэхээр яг хөө тиймэрхүү өвлийн нэг жижигхэн цэвэрхэн тоглолтуудаа хийгээд бол явах байх. Тэрнээс бол тэгж задгаалбын тоглолт руу би бол орохгүй. Одоо тэгээд юм бүр улам үнэтэй болчлоо. Дээрээс нь эрсдэл нь бүр өсчлөө. Тийм байнг болоод 2 жилийн дотор бүх юм өөрчлөгдөл шүү дээ. Одоо жишээ нь 2 3 жилийн дотор стадионы өн бараг хэд дахин өссөн. За ингээд яг энэ дээр чинь би нэг юм яриад тэгээ хоёлоо ярий зав. Ийшээ уянгаар уу явъя. Тэгэхгүй чи арай удаад бай. За sorry. юу хийх Гүү уянгаа. Дараалал л явж. Юу хийж За чи юу хийж? Гой сонирхолтой юм юу хийж? Пад гээл. Тэгэл гэс. ахыгаа амар тодорхойгүй ярилцсан. Пад. Гэс пад. Гэ юу хийж байгаа юм бэ би ер нь юу сошиал дээр юм хийж гин. Тэгээд хөтлөлт хийж гин. Хөтлөлт сошиал ажлын дотроогоос олон юм зүстэй тий. Бөө яг тэгэл бүрээр нээж байгаа. дотроо тэгэл одоо рил хийж гин тэгэл янз бүр. Амбассадор. Тийм ингээд брэндүүдтэй хамтарч ажиллаж байна. Хийж байгаа нөгөө тайзны хөтлөлт ялангуяа хийгээд байгаа. Сүүлийн эзэн жил ялангуяа. Гэтэ нөгөө эмгхтэй тайзны хөтлөгч. Ер нь хов тий. Тэгээд хүндрэлтэй эргэтэйгээ бодвол ер нь ажил ховор олдох байсан. Гэтэ уянгаа эдэр бол жоохон өөрчлөлт байгаа шүү. Чи хосоор нь явж байна тий. Хос дандаа Одоо ганцаар явж байгаа. Тэгэл тэг явна. Мөнгөч үгээр. Хитүүлээ чамаагүй юу. За гоё. Гэхдээ ер нь ганцаараа хөтөлсөн хамаагүй амар байдаг юм. Чамаас алуурч үгүй юм. Тэгээд юм одоо янз бүрийн одоо жижиг бүлгүүдтэй маркетингийг бас хариуцаж ажиллаж байгаа. Тийм л. За шерфа хийж гин бас. Одоо шерфа ч айгуу дажгүй зах зээл л шүү. Энд чинь бейс кэмп дээр байж. Тайгт дээр ажиллаж байна. Тийм, тайгын маркетинг дээр ажиллаж. Одоо тайг дээр ажиллаж байна тийм. Тайх чи юу вэ? Өөрчлөгдөд сая боо юм болов уу? Яг өөрчлөгдөх үеэр нь бид хэд яг алтай таван могч дээр ямар ч сүлжээгүй байж таарад би явахдаа бүх контентуудаа ингээд бэлдэж тавиад цацх өдрийг нь зоогоод ингээд хамаг планаа ингээд бэлдэж өгч явсан чинь яг тэнд байх хооронд гинтхэн нөгөө хөвсгөлөөс нөгөө зохион байгуулах боломжгүй гарсны аюултай гэдэг тийм шийдвэр гинтхэн гаргаад тэгүнгуудаа шууд цуцлах боломжгүй юм чинь тэр чинь ингээд булган дээр очиж шууд булганы цэцэг дарагтай рандом уулзсан чинь нөгөөх нь за тэнд хийгээд газар зааж өгөөд тэгээ бүх юм яг алтай таван богд дээр ямар ч сүлжээг байхад өөрчлөлтөө үстэй бүр ирсэн чинь хамаг юм ингэсэн байж байна. Ойлгосон байна уу? Таач нэмэж үжигч юм биз дээ. Оо тийш дээ нэрээ. Реклам хайрын Суртаа штэ. Датан төрлийн хасл хийж юм. За ингээд хартаа Габи ах дээр 4-5. Учрал ах дээр бас 4-5. Тандес бас 4-5 болж байна. Биш одоо 7-8 болсон. Хамгийн баян одоо яг 5-ын Стади яахгүй. Юмны эзэн одоо ярих шүү. Үгүй би яа. Хавыг дуртай гэдэг. Хөргийн эзэн. Гэтэ би нэрээ тоглоомгоо санжаах дээр хэлэхэд би санжаахыг нь танад 5 маамчлуулж байгаа. Гэтэ санжаах бол миний мэдлэх ер нь хамгийн зүгээр суудаг хүн бол санжаах. Би бол анх танилцж байхад вебний дэлгүүр ажиллаж исэн. Араас нь цаг оруулж ирж байгаа. Тэгээд скутер. Тийм мотоцикл лөө ингэж зарж байгаа. Ер нь би та санжаах яг ингэж зүгээр хийж явах нь л ястай яг танилцсан байгаа. Яг чи бүгд чадсан штэ миний. 23 4-тэй байхад л энэ ч тийм биш. Тэр чинь бол нэг л насны зүрхтэй. Тэр чинь хамт ажилладаг байсан шүү дээ, тий. Тэгээд яг нь старт орж ирнэ. Одоо жишээ нь би нэг гар утсаа авал нэг шинэ iPhone авах юм бол би тэрийг
ингээд өнгөртөл нь барьдаг байхгүй юу 2 жил ч юм уу те. Тэнгүүд зүгээр тэндээс зүгээр жишээ эхэлж байгаа юм. Зүгээр нэг юм утас ажил дээрээс ингээд худалч шинэ утас судалж аваад тэрийг 2 сар зүгээр барьдаг байсан. За энийг дахиад одоо iPhone одоо ингэжсэн Galaxy болгоод ингээл тэгж байгаа л одоо жишээ нь тэнгүүд намайг нэг шинэ машин жишээ авч явахдаа дагуулж явна заяа. Тэнгүүд тэр үедээ нэг юм Skyline GTR маар ингээл GTR биш юм да. Наач амар үнэтэй биш. Skyline R33 өдр гэдэг яг GTR өмнөх загварууд машин аав. Машин аваад хүнээс зүгээр энгийн машин аваад тэрийг аваад ингээл зас сэлбэл одоо шинэ 10 саяар авсан бол тэрийг 15 болгож зарна. Яг тийм биш. Тэнгүүтээ анх ингээл найзууд бидэд ингээл байж хахт ингээл бид нар ч нөгөө нэг хамт ажил хийгээл хааслгээд би хамт ажил хийгээд авсан хааслаа би бол хувцсанд ингээл үрдэг байхгүй. Санжаад ихгүй. Санжаа ингэж гот нэг хуучин G class аваа чинь зөө 97 молооны. Тэ тэнгүүд яг хөө эхлээд бол чинь бид нар чинь найзууд шүү дээ дундаа олон найзтай яг сайн найзуудын crew. Тэнгүүд чи одоо 97 оны G class аваа амчлаа. Яад ингээл тэгээ наа чи ингээл бүгдийг нь өөрчлөөл 15 саяар G class аваад тэрийг 20 сая болгоо зарчих. Гих жишээний зөв. Тэгээ ингээ яваа л. Тэгээ ингээл өгсөөл. Тэгээ ингээ байж л анх нөө нэг одоо энэ Friends League жижиг лигүүд айгүй ихсчлээ шүү дээ. Тэнгүүд анхны бас тэр Friends League мигийг ингээд зохион байгуулжсэн хүмүүс юм. Тэгээ зүгээр би битүүр хамт ажиллах вахт энэ зүгээр би болохоор нэг юм дээр ингээл удаал яваад тахт хажууд янз бүрийн мигээл яваад. Тэгээ хажуугаар нь миний нөө учиртай урилга эдитлэн. Тэгээ явж яагаад одоо тэнгүүд би яг миний нүдэн дээр унж байгаа машинаар нарыг хүн юм дуртай бол хүн юмд хайртай бол гэдэг шиг зөө. 97 оны G-гээс ихсэн байна. Тэрийгээ ингээ яваал лээс. 97 оны G нь 2005 боллоо. 2005 нь 2009 боллоо. 2009 нь 2018 боллоо. 2018 нь одоо өнөөдөр бол ингээд хамгийн сүүлийн G class-ыг унж явах жишээ. Яа яг Үгүй энэ чинь хүн найз нь ярихгүй л өөр хин ярих дээ гэдэг шиг одоо тэгэхээр хүн дуртай амьдрах төлөө ингэж явж байгаа байхгүй. Санжаах бол үнэхээр тийм ээ. Бас тэгээд нөгөө карго ажилладаг ус тий. Тийм тэгээд ярьсан яриаггүй ингээд санжаа бидэд хамт ингээд байж ирсэн ингээд төрөл бүрийн зүйлийг туулж байгаа. Тэгэхэд энэ дээр бол ямар нэгэн фак алга бол үгүй. Новчнууд минь хараарай гэж байгаа л энэ хүн өнөөдөр ингэж явж байна. Яа. Тэрээд үнсээ Үгүй яг одоо шүү дээ одоо энэ комент бичих байгаа. Эсвэл янз бүрээр бичдэг хүмүүс зүгээр хэлье. Тэгээ зогсдгүй шүү. За энэ бол цаашаа явдсан шүү. Яа. Энэ учирлаа. Би нэг юм учирлаа сохтоо. Сохтоо гэдэг би 6-ыг яриаг сонсоод Үний яриад. Санжаах бол үнэхээр бид нар зөндөө асуудал тулгарч ирсэн. Надад ч бай, санжаад ч бай асуудал тулгарч ирсэн. Санжаа тэр үед яасан гэж писта гэж суугааг байхгүй. Би ална л гэсэн. Яг тэрэндээ үрсэн. За баярлаа. Баярлаа би. Хүний найз юм байгаад. чиний өмнөөс ярьж байгаа. Өөрийгөө пистам. Тэгэхээр одоо Тэгээд хоёр юм хийчихээ дараа нь улам доромжл, улам хурцл. Тэгээ цаашаа яв. Мен ч одогтод дийлэх. Кибер шүү дээ. одоо жоохон 50 байгаа. Гой чийлэрж байгаа тий. Би өөр тэгж андаа. 50 хүн юм байлаа. Манай багийн бол хамгийн 50 хүн байсан. Бараг 50 стресстэй чинь санжаа 50 байнгут нь санжаагийн 50-нд нэмж стресстэй таадсан. Чи юу 50 байгаа юм бэ? Нөгөө яг бид чинь нөгөө найзуудын яг найзуудгийн ярьдаг шүү дээ. Тэр дунд санжаагийн үг бүр манай найзууд дунд бүр одоо бүр юм брэнд болсон зэ. За тийм байсан чи яах вэ гэдэг. Нэр тэгж хэлдэг тий. Тэгээ яах вэ? Одоо тэгээ яв. Гих жишээ нэ. Болцсон уу? Баярлалаа найздаа тэгтээ ээжээсэн. Би одоо ингэж бодоход яг билүүний асуусч би бас бодлоо нэрээ би юу гэдэг. Одоо би яг зохион байгуулагч хийж байгаа шиг байл да одоо бодоход. Тэгээ одоо маа компани 10 жил болчихж байгаа. Маа компани сайхан аваа явчихдаг маа найз маань байгаа буралтай гээд сайн амтрагчтай учраас л ингэ сайхан явж ин гэж бодож шít те. Тэгээ одоо ингэж бас Urban Talk-ос бас эхэллээ. Маа найз хамтрагч маань байлаа. Одоо подкаст дээр манай Габи маань манай амтрагч байна. Сагсан дээр манай уугнаа байна гэдэг. Одоо ер нь бид нар яг багаар ажиллаж байна л та. Бүх юм дээр л ер нь багаар ажиллаж. Чи чадах зүйлсээ хийгээл. Тэг яг өөрөө өөрсдийнхөө хийдэг зүйлсийг хийгээл хийдэг болчих айгүй амар болцсон. Одоо өмнө би бол ингээд тийш тийшээ гүйдэг байсан бол харцсангуй багасаад
Яг нөө компани журмаар ажиллаад тэгэхээр яг амар сүртэй олон ажил гэхээс илүү тэдрийг нэгтгээд нэг юм хоёр л ажил хийж чад. Нэг нь болохоор яг одоо манай продакшн нэг ажил маань баг нөт нь болохоор одоо юу маань сайн биш тий. тий одоо юу аялын компани маань байна тий. Ер нь бол яг энэ хоёр дээр л төвлөрч Хоёр баасан тий. Тэгэхээр ч дотроо ороод маш олон салж байгаа шүү дээ. тий дотроо орвол тэгэл продакс гэж салж шүү дээ. Тийм шүү дээ. Тий тэгэл байгаа болохоор. Сайн нэг юу сагсны нэг юм тэмцээн ч юм уу нэг юм болоод нэг контент гоё юм. Тий тэр чинь одоо манай хийж байгаа ажлын нэг шүү дээ хөө. Тий одоо нөө хийдэг ажлын зуны л торнамент нь явчихж байгаа. Одоо завхан дээр байх юм ер нь. Би бол энэ жилдээ байна л гэж бодчих. Байна гэж бодчих жоох ус байх уу. Учруулахаас хамтар. Үгүй тэгээд байвал байна шүү дээ. яриад баг гэдэг. Би нэг ч удаа авч үзэх гэсэн Монголын лиг. Энэ завшаан дээр бас хоёр найзтай аягүй их баярлаа гэж хэлмээр байдаг. Энэ жилийн бродс дээр бас яг гоё чин сэтгэлээс ажиллаж өгсөн. Гэтэ хамгийн гол чин сэтгэлээс гэдэг хэмжээ шал өөр шүү. Зүгээр очиж үзэх хэрэгтэй гэдэг сэтгэлээр биш жишээлбэл те яг очиод бүр яг чин сэтгэлээсээ дэмжиж ингээд бүх юмыг маань шеэрлээ. Тэгээ манай хоёр найз бол тэндээс нэг төгрөний ч цалин аваагүй. Тэгсэн хэрнээ эн чи барлаа юм бэлээ. Тэгээ над чиг нөгөө нэг маргаан яриад өгч. Мэн талхлаа илэрхийлж шүү дээ. Тэгээ нэг төгрөний ч цалин аваагүй ч гэсэн яг чин сэтгэлээсээ гоё тусалж өгсөн хоёр найздаа баярлсан шүү гэж хэлэх гэсэн юм аа. Учруулах бүр тэр бүгд тэр хэрэгцээ явуулсан смис болсон чаа. Тэ? Өнгөчийн битээч ч уусан гайгүй. Энд чи нөгөө халамцсан яриа гэдэг шиг виното яриа болчлоо тий. Ерөөсөө. За баярлалаа Австрал вино. Вяк. Манай хануу ахын ундаа. Австрал гиснээс Австрал бүгд тэр яваг юм биш үү те? Хануу ахын шүү дээ. Дөөцтэй. Яв. Би Австрал яв. Би визээгөө татгалцсан шүү дээ. Жилдээ юм өлөө. Апилт гэж би дөө. Хэрэглэдэг хуу яагаад татгалцсан юм. Апилт нь гэж ярьдаг юм гэдэг. Апил. Ви зүгөөгүй оронтойгоо апилт нь. Яагаад намайг явж байгаа юм бэ? За хануу. Оо би одоо нэг юма зараад явчих шүү дээ. Сүүлийн үед өөр нэг юм хийхэ болсон. За яг нөө нэрслэн л хэлж. Комедиан ойлгомжтой. Тэгээ комедигоо. За таны үндсэн нэрслээ ер нь бол зүгээр л үнэхээр стрессэл тайлж байгаа. Очоод стрессээ тайлаад хуучин би нөх уудаггүй байсан. Ерөнхийдөө жоохон уудаг болоо. Би ууж байгаа. Манай микрофонтой яг. Ингэрэ мэгтэй. Тэгээ жоохон ганц хоёр би ууж чинь тийм байх. Амар стрессж байгаа. Аа. Тэгээд л одоо стрессж байгаа харагдаад тэгэл за баярлаа. За тэгээ энэ завшааныг ашиглаа. Мосан даргана. Одыг татвараа яриач гэсэн юм одоо ингэ. Арти. Одоо татврын талаар бид хоёр яа ярьдیں۔ Ингэмээр байна гэл. Энд чи бас төлөөл, би ч бас төлөөл тэгэл адилхан л өгж байгаа шүү. Тэнгүү чи уур хүрэл байгаа юм чинь. Тэгэл пистагаа дуудаад тэгэл бид хоёр станкисан гэл харин тхисан гэл. Тэгээд нэг яг юм хийж чадахгүй бол гэхдээ нэг яг адилхан зовлонтой би нэг юм мэдрээл тэгэл хаяа нэг яриад. Тэгэл бас найзуудгаа ерөнхийдөө ярьж байгаа хүмүүс рүү тэгэл та юмаа зарж ийн комеди хальт хийж ийн. Тэгээ нэг комедигоор хийсэн нэг юм бичлэг мэдэж одоо яаж зүгээрэлэх вэ те. Хаяа нэг бичиж авчаад тэгэд нэг хамтагш компаниудтайгаа харилцаж байгаа одоо гоё харилцаагаа сайжруулаад тэгээ бас нэг ганц хоёр бартерын юм аваад тэгэл хөрхий цацаал тэгэл тийм өөр юм баг. Таны яг үндсэн мэрэгчлж юм лээ. Бизнесийн удирдлага шүү дээ. Аа. Гэтэ би одоо энэ 10 хэдтэйдээ тэр чинь сураад тэгээд гэхдээ тэр чинь бизнес хүн сурмааргүй юм биш шүү дээ. Бизнес хөө бизнесийн удирдлага сурахлаа ч одоо ямар хэрэг байна. Ойлгож байна уу та нар? Одоо ингээд нэг юм яриад зүгээс тэгээд ойлгоо. Тэдрийг буцчих те. Тийм буцчих одоо хинхэн байхгүй болсон байгаа шүү дээ. Дэвтэр байна уу гэсэн. Байхгүй болсон байна. Юу ч яриад идвэсэн нэг юм гарч ирээд ингээ ла гэж яриад идвэсэн. Ойлгоож байгаа юм ойлгохгүй байгаа юм уу тэгээд. Хэмгүй л энэ дөө мэн. Өөр нэг мал. За. Тэгээ энүүгээрээ юу асуучихсан гэлээ да. Тий? Ми ханд одоо юу хийж байгаа юм? Би одоо юугаа их хөтэй тэгэл байна. Чи ч бас олон юм амжилт байсан. Чи ч давхар өлгүүдийнхаа менежерийг хийж. Сайн нэг юм зарах гэсэн юу зарах гэсэн. Комедигаа хийж. За тэгээ нурбандараа байна да. Тэгэл. Одоо яг гоё юу комеди дээр айгу зүв ирээд ирлээ. Минийхээ агээ ирээл гараал яваад байхгүй. Өөр ажил цаана байгаа байхгүй. Тэг чи айгу зүв. Одоо ингээ зүгээр ин комеди хийж байгаа залуучууд яг шүүмжлэлтэй ханд чи ихэнх нь нуулгаач зүгээр комедигоос өөр хийдэг байхгүй. Юм сурахгүй өөртөө өөр юм дээр хөгжүүлэхгүй.
Монгол тэгж амьдрэх байхгүй ч яг үнийг хэлэхэд бол те даангац комеди хийгээд амьдрэх байхгүй. Энэ Батаа байна, Содоо байна. Энэ та нарын комеди гэж чинь оюун өргөдлүүд байж байгаа. Та нарын энэ төр үхэж даалдрахгүй та нар хизэж баяжихгүй байхгүй. Гүн нэрээ тийм үстэй. Тэгэхээр чи ингээ улаан цай тийм мундгууд нь байж байгаа та нар тэдэртээ өрсөлдөх гэж байхгүй. Эртхэн шиг өөр юм сураа улгаачуудаа. Гүн нэрээ үнэ би хэлдэг бол шодрол үнэ шүү дээ. За тэгвэл энийг асуучих юм байна асуучих. Үнийн юм уу шин? Юг. Сая ханууг ярьд. Үнэ шүү дээ тийм үү. Би бол одоо холдсон шүү дээ. Би бол одоо Чи айгу ирээд гараад чи айгу Болсон болохоор асууж байгаа байхгүй. Наад ихтэй залуу хүн байхаа болчих та тий. Яг тэндээ бол комедид бол тийм. залуу бай хэвээрээ би бас Залуулог тийм. рукинууд шиг биш үстэй. одоо 29-тэй. Үгүй насаараа биш ээ. Нөгөө тэнд байгаагаараа гэж. Гэхдээ яг гоо комеди шин бүр амар хаа олон байхгүй л те. Ер нь тэгэл байдаг хэдэн л байж ч нэг амар сүртэй нэмэгдээд байхгүй. Тэгэл нэг 20 хүн байдаг бол тэр хариулаа. Одоо ингэ таад анзаарч байгаа. Яг 30 40 болоод байхгүй. Гэхдээ би сүүл сонсоод комеди хийх гээд ажилласаа гарцсан хүмүүсээс байлаа шүү дээ. Wow, really? Тэ бүр бүтэн цагаар комеди хийгээд ажилласаа гарцсан байж байгаа. Тэгж болно шүү. Тэгээ би Хөөж байж бас болно шүү. За хөөе тэгж л байг. Одоо ч амар олон боллоо шүү дээ. Комеди клубч баг 5 6 клуб болж. Одоо 3 газар шүү. 4 газар шүү. Зөндөө болов. Тэгэл яваал. Одоо чи ер нь яг клуб гэж арга байхаа болчихлоо тий. Ер нь ингээд тойрол маандар гарах боломжтой гоо боломжтой боломжтой. Амраах чинь бас тэнд хийж юм. Хин над мөнгө өгөн би тэрний найз болов. Тэнд нь очивол Яг зөв дүрмээрээ л. тий одоо ингэ алаав тий. Тэр нь хамгийн эрүүл. Би алж байгаа үз. Дахиад намайг гаргаарай гэх. Нөл өгч үзсэн. Өндөр нь 0 орж болд юм. Болно шүү дээ. Болно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Юу яриад таам. За тоглолтын яриагаад Тоглолтын талаар одоо ингэ нөгөө ийм анзаарчихсан надад сая сүүл би нөгөө хинтээ Вандэтэй За. танаа хоёртой таарсан уу? Тийм. Жамцтай юу? Тий, тэгээд таарад нөгөө Вандэтэй яриад тэгсэн чинь аха тогн л одоо 50 60 сая штэ гэж байгаа юм. Тэгэхээр чи энэ тоглолтын талаар ер нь ингээд Twitter дээр ч гэдэг юм ингээд та нар харсан бол ингээд амар муулж авахгүй сарайх чиг ариун нэг чи те хооронд нь өрсөлдүүлээл. Тэгэл билетнийх нь үнийн шууд хүмүүст нь тоолоод нэг 20 мянга 30 мянга 40 мянга гэж үржүүлэх тавиад оо баяжчлаа тэчний тэрбумэр бөмбөр. Энэ цааталт нь ингээд нэг 800 хамгийн доод нэг 600-аас бараг удалчунд нэг 1000 багийн тэнд ингээд ажиллаад тэгээ бүгдээрээ нийлээд ч те. Тэгээд ингээд тэр хүмүүс ингээд бүгдээрээ ингээд янз бүр хогийн насахад 15 20 сая болчих шүү дээ. Ер нь бол зингэлдэх дүүрэн. За би зүгээр таамаглаж байгаа юмнуудыг хэлж байгаа шүү дээ. За тэгээд тог нь хүрэлцээгүй. Мангар том юм шалаанцтай юм нөгөө генераторууд ирнэ. Тэр чинь одоо бараг удалчин 6 мургааг тавьж байгаа. 4 Чи мөрөг. орж байгаа түлшин гэж юу? За тэр нь түлшин хийж байгаа. Тэрийг ингээд би өөрөө контейнертэй тийм бараа авдаг учраас мэдээд байгаа. Нэг Улаанбаатарын нэг замаас нөгөө зам руу явуулахад өдрийн цагаар явуулж болохгүй зөвхөн шөнө явуулна. Тэгээд тэр чинь каранаар дээш нь буулгаж тавина. Тэгээд тэр зөвхөн шалаанзан л бараг 600 мянга. А каран нь ингээд нэг удаа буулгахад одоо хийдэж үйдэг. Бас ахаад нэг дор иж 400 500 мянга. Зүгээр ингээд нэг газраас хацраад тэрийг тавихад тийм үг байхгүй. Тэгээд хамгийн наазахын зүгээр нэг амархнаар ботход бензин гэж байгаа шүү дээ. Одоо тэр стадион бүх юмны тогийг хангаж байгаа юм. Бензин гэдэг зүйл нь тооноор хэмжигдэж шүү дээ. Тэгээд за тэгээд энэ бүх чи өөрөө зардлаа. Тэг энийг ойлгохгүй. Тэг нөгөө шууд үржүүлээд байгаа байхгүй. Ер нь хамтлаг дуу шүү дээ. Тэг би бол ерөнхийдөө зүгээр миний таамаглалаар зүгээр яг хүмүүс хилжилээ л дээ. За нэг үсрээл 30% нь олж байгаа л олж байгаа. 30% бараг яг хэцүү. нэг ярьжсэн пал хийдэл хийлээ. Бараг ашиг байх. 10 15% дуучин одоо тэр яг хийж байгаа гарууд авал авж байгаа ахгүй. Тэнд яг ингээд үнэхээр одоо хуучных шиг одоо хуучин дээр үед би бол тэгж бодоод нөгөө апу мапуч гэдэг юм уу энэ коломолочуд ингээд нөгөө спонсорлоод мөнгө өгдөг байсан баг. Одоо бол тэгэхээр болцсон. Хүн бараагаа өгч Маш их болцсон. Тэгээ бараагаа өгöd тэрийгэ зараад мөнгө олоо. А тэгээ тэрнээс чинь бид нар бас мөнгө буцааж авнаа гэдэг. Ингээд маркетингаар ч юм уу ингээд бүгдээрээ вин байх юмудаг болцсон. Энэ тоглолчууд ч одоо өөрөө ингээд бараг ихэнх нь ингээд бүр одоо миний анзаарж байгаагаар л аваа ингээд бараг ихэнх нь амиа бариул гэх юм. Тэгээд ингээд айгүй олон ийм бизнесүүдийн экосистемийг тэжээгээд дуусж байгаа юм буйны ажил болчиход байгаа. Тэрийг ойлгохгүй муулаад ингээд сараа хичдэг гэсэн ариун нягч ингэсэн вандобой гिचлээ гинжин тэгж ингээл ингээд шаацгаагаад өөртөө юу ч зохиож үзээгүй өөртөө юу ч зохион байгуулж үзээгүй ийм лалрын айгүй олон хар маас ингээд зардал гэдэг юм толгой ойлгоход байхгүй болохоор ингээд үржүүлээ шагаад тэгээд тэр бүр алчмаар санагдаад тэрэн дээр бүр уур хүрээл. Одоо жишээ нь задлаад талбай тоглолт руу яг орох гэж байгаа чи хэрвээ орох гэж байгаа бол тий. Би орохгүй. Үгүй зүгээр хийж байгаа хүн дээр. Нэг ойлгож байгаа хүн бол чи карманда хамгийн минимум тэрбум ядаж 200 саятай байж чи тоглолт зохион байгуул. Тий. Тэгжээч чи тоглолт зохион байгуулна. Тэндээсээ хүн хэд болчих. тий тэндээсээ ашиг олох уугүй юу гэдэг чинь бас асуудал. Энд чинь баг бэт шиг юм болцсон.
тийм гэмбл. ална гэж л алдгүй л байхгүй. Одоо жишээ нь өнгөрсөн жил бидний нэг сайн танил найз маань гэхэд Фачо гэдэг хүнийг авчирлаа тий. Монголд алнаа л гэж үзчих. Дэлхийн хүн шүү дээ. Гэтэл юу болов? Дэлхийн үе яг бас Монголд бас дэлхийн биш байхгүй тий. Асуудал зөндөө байна. Тэнгүүд ингээд хүмүүс чинь үр ширэнд орно гэдэг чинь аимшигтай. Тэгээд өрөнд орохдоо эн чинь зүгээр орохгүй шүү дээ. Тэрбумаар нь орно шүү дээ. Тэгээд 0 хил ам. Зүгээр нэг чи 100 саяын өрөнд орохгүй шүү дээ. Чи 200 саяын өрөнд орохгүй, чи 500 саяын өрөнд орохгүй. Чи тэрбум гаргаад хамгийн доод. Одоо ингээд тоглолт хийгээд өрөнд орж байгаа хүмүүсийг ярьдаг байхгүй шатж байгаа хүмүүсийг яриад за өстө тэрбум 500-аар шатчлаа гэвэл хамгийн гайгүй нь гэж. Тэд одоо бойлчих болдог. Гэртээ юу? Тэгээд тэр чинь тэгээд одоо ингээд гоё молон далах. яг ингээд утгаа олж шүү дээ. Тэгээд Фачогийн тоглолт үзсэн. Яг бүр үнэхээр чин үнэ нэлэхэд тэр сэнгэлдэх дотор нэг 300-аас 400 л юм байсан. Яг л үнэхээр. Тэгээ бүр цэцээ гарч ирээд тэгэж хэлсэн. За манайхан за одоо яах вэ нэгэн тийм байгаа юм чинь гэснээр яг гэрлээ ингээд зинхрээр нөгөөдөгөөрөө тэгэхээр зэрэг л харагдахгүй шүү. За одоо ингэсгээл хэдүүлээ аргалъя да гэж үргэлж. Тинчээ хид хүн гэхдээ амар сэтгэлээс ханд. Яг нэг зохион байгуулж байгаа хүндээ ханддаг. Окей. Бро. Ойлголоо. Ямар ч юу авахгүй бид нар гэл жишээ нь манайх оролцоогүй л гэхдээ найд шүү гэж өнгөрч байгаа. Гэх жишээний тий. Тэгэл ингээл ер нь бол дуулж байгаа хүмүүс нь хүртэл за бро баг зарим нь буцааж өгсөн үү өгөх гэжсэн үү яасан тий. За Фачо шүү. Тэгэл болоо. А гэхдээ Фачо гарч ирсэн. Фачо гэхдээ ойлгосон. Тэнд ингээд хідэн хүн байгааг хараад гэхдээ тэгэл тэр бүтэн цагийн перформансыг чинь Фачо шүү дээ. Нью-Йорк Бронксын бүр аимшигтай юм блэ. Тоглолтыг амар тавьсан. Үнэхээр гоё хийсэн. Тэгээд гүйцэтгэлийг тэгж л хийд юм байна гэж харсан. Тэнд байх нь Тэгтээ уянгаа чи сая хэлдэг бас нэг бодлын тоглоомор хэлсэн ч гэсэн зүгтээ дэлхийн хүн Монголд ирэхээр бас яг дэлхийн хүн биш байгаа гэдэг. Нөгөө манай ер нь масс нэг сонирхгүй байна тий. Тэрийг бол Одоо жишээ нь ер нь бол энэ нөгөө тэр дуу залуу Би яг Монголын ярьсан дээр нэг юм хэлчихөө бас. Тэг хүүчин жишээлбэл дэлхийн хүн байгаа. Дэлхийн хамтлаг байгаа Монгол бас дэлхийн биш байгаад л шүү дээ. Тэр бас амар. Тэгээд одоо би тэд ингэх хэрэгтэй мааш. Яг хин юу сонсомоор байгаа тэрэнд зориулж үйлчлэх хэрэгтэй мүү? Нэг бол шин юмыг авчирч танилцуулах хэрэгтэй мүү гэдэг нь бас айгүй юм сонио асуулт байгаад байгаа байхгүй юу? Зээлээрээ яваад их шиг л надад зүгээр санагдсан шүү. Одоо гоё өсөлдөж гин амар өсөлтөө болж байгаа энэ том entertainment. Тэгэл энэ цагаагаар байдлаас болоо шатаад тэр бүх юмудаа мэдрээл аваад цагаагаар ихтэй яг үнэхээр төлөвлөл. Тэгээд чинь ингээд маркетинг яваад чинь одоо сарын өмнө тоглолтын маркетинг явж байна. Хинч тоглох байсан сарын дараа цагаар ямар ахыг мэдгүй хүмүүс тиктэй авчдаг юм уу? Монголчуудын яг уу гэхдээ өсвөр насныхан илүү их догтлолтой байдаг. Эсвэл нөгөө нэг 25-аас өмнөх насныхан гэсэн үг тийм. Тэд нар бол урьдчилж маш их авдаг. Догтлолтой. Төлөвлөдөг байх нь. Дуртай, хайртай. 25-аас дээш эсвэл бидний үе болоод ирэхээр цагийн толгой. ихэнх нь яг боломжтой бүгд. Худалдаа авалтын боломжтой байцсан маа хүсэлтэй авт юм байна л дээ тий. Нэг тоглолт болох ч 7 хоногтой ордог. Эсвэл тэр өдрөө авт юм байна. Одоо жишээ нь санжаа бид эдийн найзууд ч гэсэн тэгдэг. Үгүй өнөөдөр орой яах вэ гэдэг багхгүй. Ах уу яах вэ их үү? Тий. Хаагур бай. Тий. Тэгэхээр тийм тоглож болж байгаа юм биш. Эсвэл үнэхээр айдл одоо жишээ нь санжаа тэр айдл бол оппозит байлаа шүү дээ. Сонсдог тий. Битээр бол нэг гэхдээ тэрийг бол битээр нэг сарын өмнөөс ярихгүй шүү дээ. Тэр нэг 5 хоног 7 хоногийн өмнөөс шойлоо явж оппозит үзье гэдэг ч юм уу те. Гэх жишээний. Тэнгүүд яг нөгөө нэг тоглолт хийхээр нөгөө одоо нэг багцаа баримжаа болчдөг байхгүй. За гинжигийн сонсогч нар бол нэг 26-аас дээш насны хаа. Тэгэхээр ер нь бол үүднээс ер нь бол тэгтээ тэгдэг. Үүднээс хэдэн мянгаар авах тохиолдол маш их. Жишээ нь Вандебодер харьцуулт хийхээр догтлолтой дандаа ихэнх нь тийнейжрүүд бас байгаад шууд дуусгадаг байхгүй. Хэдэн 7 хоногийн өмнө байх жишээ нь. Иймэрхүү зүйлс бол бас. Одоо уянгаа хичээлсэл да Монголд хин ирвэл та за би энийг л үзье гэхээ. Яг ингээд ер нь та CL 21 CL. Ер нь бол монголчууд бол K-pop-тай хайртай юм бэл. Сая ихтэй тэр K-pop-ыг ацраад байгаа хэм блэ нөгөө ямар юм? Join. Ямар брэнд компани
Ивандис тэднийх бол ингээд бас ингээд үнэхээр гомдмоор те яг ирэх болгонд л ингээд бороо ороод амар мухай. Тэгээ тэр нөгөө нэг хипхоп дуулаад байдаг you ugly to motherfucker гэдэг хүмүүс чи би нэрийг мэдэхгүй байлээ зүгээр ютубер ингээ хараад ямар гоё гарав ингээд тэгээ зүгээр нэг тим мэддэг багийн Монголд ирсэн байгаа байхгүй. Тэгээл зүгээр үдчихэд баг. Тэгэнгүүт тэрэн дээрээс бол ингээ харамсмаар санагдаад байхгүй. Яа тий. Ингээд ууг нь одоо тэр нөгөө дараачийн нөгөө Big Bang ч гэдэг юм уу нөгөө Blackpink ирэх step байхгүй юу гэн. Монголд гоё шатна шүү дээ. Тэгвэл бас нэг Азаар аялан тоглож байгаа томчууд бас нэг ирээд явдаг болох юм бол илүү гоё. Яг энэ одоо юу гэдэг чи энэ учрлын ч гэдэг юм уу энэ нэг том entertainment эдэр ингээд хамтран ажиллаад ингээд хоорондоо өрсөлдөд байгаа энэ нэг юм зах зээл чи өөрөө тэрийг гаргаж ирэх зүйл нь баггүй. Эдэр чи одоо сурж байгаа шүү дээ. Минийхаар бол сураад байгаа байхгүй. За хоол моолны дотор давь. Хоолны бүүтүүдийн шаай. Тэ? Аль нэг пивтэн энэ чи болтгүй юм бэ. Ингээ оруулж ирээ гэл ингээд амар сурж байгаа байхгүй. Одоо нөгөө хэрэглэгчийн судалгааг хийсэн баг мэдчихэж штэ. Багцаанууд ингэж авд юм байна. Эдэрний ингэдэм байна. Мөнгөтнүүд ингэдэм байна. Хөгчүүд нь суух дуртай байна гэдэг ингээд амар судлаад ингээд. Энд чи entertainment аягүй сайн хөгжөөд байгаа. Ер нь тий. Үйл явц. Хуучин бол ингээд хүмүүс тоглолт үздэггүй байсан. Менийс хүүхд баг. Би тэгж харам хурд гэх ингээд бүгдээрээ ариуна сар харам хурд ай стоп люмино гэх бүгдээрээ явж идэх гэсэн ингээд хар санаа гэх ингээд тэгээд доошоо ингээд бүгдээрээ нэг 2 3 дуулаад тэгээд тоглолтод дуустдаг. Тэгээд бүгдээрээ яг ийм нэгэн тоглолт. Тэр үедээ камертол байсан шүү. Камертол номидас гэх бүгдээрээ sorry манайхаа. Нэг завсарлаад эргээд болцсон. Тэгвэл. За тэгээ. Өнөөдрийн Urban Talk-тай хамтрагч яг Австрал класс вино. Одоо аялал зугаалгын улирал ихэлсэн байгаатай холбогдуулан авч явхад авсаархан. За тэгээ сая хэрэглэлээ. Ер нь бол маш гоё халаалдаг юм байна. За нэг камер гоё юм байна. Тэгвэл энэ ингэсэн шүү дээ. Би тэд нөгөө хилтэй таван богд руу шилтэй вино аваа хэвчсэн чинь унгаад хаглаад. Яг тийм. хөлчүүд чинь залгасан. Би унгаад юм яваалаа. Гүү хин маш бүртлгүүн хин байж болох юм байна багасаа. Нэг нь сундгаасан юм. Энд яг ийм юм бэ те. Үгүй. Энд чи тэгээд хонцор уучраас те. Одоо тэгээд задгаа талбай тоглолт гэж ярьдаг штэ. Задгаа талбай тоглолт аюулгүй байдал гэдэг зүйл учраас ямар шилтэй бүтээгдэхүүн оруулдаг. Одоо нь юу ч дээр ч гэсэн шилтэй бив зардаг шүү дээ. Тэгэхээр энэ эдэр чинь ингээл орж байгаа. Тэнгүүд одоо уул руу марна гингүүт за яг хүний нэг ийм класса хунцар класса виното авч яваад нэг гусаад тэгээд дараа нь шилтэй виногоо ишийг уусчихна шүү дээ. Энэ агуу хааны гээ. Саатан тойруулсан хүн гэж ийм л Төгс сонголт хизээж хаанч Viag Wine-ийн класс Австралиас гаралтай wine бөгөөд 100% дахин боловсруулах савлгаатай Wine-ийн класс wine нь хаанч хизээж авч явахд маш хялбар савлгаа. Номингийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Wine-ийн класс коктейлийн 4 төрөл буюу эспрессо мартини, мохито, Сингапур рислинг, эспрессо мартини тун утгагүй номингийн бүх салбаруудаар худалдаанд гарах гэж байна. Enjoy Cola шин төрөлтэй боллоо. Илүү шинэлэг савлгаа, илүү сэргээсэн амт. Cider шинэхэн лаймын сэргийг амт. Orange зүржийн баялаг, амтад мэдрэмж. Cola сонгодог колоны төгс амт. Cola Zero шүүгэр элсэн чихэргүй ижил гайхалтай амт. Номингийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна.
бидэнтэй холбогдорой. За Urban Talk нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг эхэлж байна. Urban Talk нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Viag, Dars болон Cocktail хамтран ажиллаж байгаа. Digis брэнд маань хамтран ажиллаж байгаа. Цоо шинх нэгдсэн Чамин лаунж маань хамтран ажиллаж байгаа шүү. За сая баха юу ярьлаа штэ те. Цэнгэлтгийн шоу. Одоо ч зам болж байгаа юм чи ер нь өөр Америк фестивалууд болдог болсон байна те. XMF, Playtime, одоо Tag гэдээ байж баага. Ер нь та фестивал хэрэг явж байна. Энэ жил явбуу. Фестивал яг дөнгөж хөгжиж ер нь бол яг эхэлж байна те. Гэтэ одоо ингээл Tag фестивал эдэргээл эдэр чинь бол одоо бол яг бүр бас маш дажгүйнүүдийн нэг болчихлоо ш. Сонголт хийх юм бол тайгуу, араа юу л шүү дээ тий. Бүр хөдөө орон еврог үүсээ завтаасан гол энэ жил XMF хөл хорионы араас бүр илүү хөгжиж эхэллээ гэж бодчих. 21 оноос ингээл бид нар чинь мархангаа руу эсвэл нөгөө говь руу явал олон фестивал шатсан. Олон ч фестивал алга боллоо. Тэг ингээл шигшигдэж байгаа нөхгүй. Ер нь бол тайг, араа эдэргээл тий. Тайг чи энэ жилдээ юу? Тий, тайгын манай үүсгэн байгуулагчийн Тонот Рекордсын Дэлгэр мөрөн гэж юм байгаа. Одоо тайг чи 2 дахь жилдээ болчихно. Тэгээ ер нь фестивал ийм л юм нэлээ. За Playtime XMF энтертэй бол юу ярих хэвтэй одоо ингээд 10 20 жилээр түүхэн яригдчихэж штэ. Бараг ингээд нөгөө маркетинг энэ ч тодорхой болцсон. Одоо тийшээ байнга очдог хүмүүс нь ч ингээд ойлгомжтой болцсон. А шинэ фестивалуудын хувьд 3 дахь жилээс л ер нь яг одоо ашгаа өгдөг юм шиг байна. Тэгээ дээрэс нь өмнөх жилийн маркетинг нь эх жилийнхаа одоо тик борлуулдаг гэх юм уу. Тэгэхээр тийм болохоор нөгөө нэг ганцхан удаагийн тоглолт гэж харахгүй эх жил урт хугацаанд зохион байгуулж өргөжүүлнэ гэж харж байгаа бол одоо тэр нөгөө эрсдлээ хүлээгээд гэтээ эрсдсэн ч гэсэн эх жил энийг нөхөн гэдэг сэтгэлгээгээр айгуу гой маркетинг айгуу гой экспириенсийг зорж очсон хүмүүстэй өгөх гэж айгуу хичээх юм бэл. Тэгээ нөгөө хотод болж байгаа стадионы тоглолт бол ингээл хүмүүс үзэл тэр оройно гоё байна те гэтэл нөгөө хөдөө чинь тэр хүмүүсийг машинд нь суулгаад майхныг ачуулаад очоод 3 4 хонуулах тэр одоо сэдлийг наан нүгнэ гэдэг чинь бас айгүй юм өөр туршлага байгаад байгаа юм шиг санагцсан. Тэгээ тайга жоох ярьж байгаа. Тэгээ тайга болохоор хөсгөлд болох гэж хөсгөлийн алга эрдэнд болох гэж байгаад болоод одоо Булган аймаг чинь өөр аймагаас фестивал үргэж авсан анхны аймаг гэдэг. Юм анх өөр аймагаас фестивал өргөж авсан анхны аймаг бас Булган болж байгаа. Булганы төлөөгийн даваан дээр 7 сарын 14-өөс 17 оны хооронд 4 хоногийн туршид. Төлөөгийн даваа гэсэн чинь нөгөө амар бууцсан санаад байна. Амар бууц. Тэгээд нөгөө хүмүүс гоё байгаа юм нь хөвсгөл нэлийн холдоодсэн юм билээ бас. Одоо ингээ ойрхон болсон чи Эрдэнтээс, Архангаагаас, хотоос дахиад хөвсгөлөөс гэд ингээд талдаа юу нь бол ингээ гоё байна. Асуулт байна. Сая 10 хэднээс хэдний орнд? 14-өөс 17. Тэнгүүл яах юм? Найз нөхдөр аялж 16 моргонд очих юм бол 2 өдрийн тикет болно. 2 өдрийн тикет, ганцхан өдрийн тикет, тэр байтугай 1 өдрийн VIP тикет үргэлж авчих байхгүй. Тэгэхээр бас зүгээр. Тэгээ шууд үүднээсээ авчиж болно. Тэнгуү чи ингээд явж яснаа за ер нь булганаар дайраад 1 өдөр тэнцэнээс хаагчаад цаашаа өөр аймаг гэж байгаа хүмүүст бол айгүй боломжтой. 1 өдөр ороод 16-нд ч юм уу үчээд яваад. Sky is God ирж байгаа байлээ. Тийм нөгөө тийм биш ч тийм. Амар. Sky is your God. Taiwan rappers Sky is your God. Тийм. Одоо 2025 онд Spotify дээр дуу нь хамгийн олон удаа стрим хийгдсэн хятад артист байна. Тэгээд мөр хиттэй тоглож байгаа. Тэр 3 дахь өдрөөс 16-нд 7 сарын 16-нд. Эхний өдөр нь Lemons одоо 2 дахь өдөр нь тий. Эхний өдрийнх нь Lemons Qzach 2 headliner. 2 дахь өдөр нь A-Sound. 3 дахь өдөр нь Sky is your God, 4 дахь өдөр нь Ариун агч одоо үнсэн. Пүү Ариун агч. Тий. Гэтэ ингээд ер нь бол манайхаа айгу мундаг гадаад DJ мэжнэр зөндөө байгаа. Амьд төгчм DJ рэпер ингээл бүх талын. Гэтэ одоо ингэж бодоод байгаа байхгүй. Фестивал чинь тоглолт биш шүү дээ. Фестивалийн experience чинь тоглолтын experience-ээс шал ондоо. Зөвхөн тоглолт үзэхээс гадна бүтэн 4 өдөр тэнцээ байгаа хүмүүс өөр юу хийж болох вэ? Main stage-ийн хөтөлбөр эхлэхээс өмнө юу хийж болох вэ гэдэг чинь асуудал байгаа байхгүй. Тэгээд өглөөний йог могтой морьтой аялал, hiking, trekking аялал, тэмээ унах, тэгээд нөгөө sound meditation гэх нөгөө байгальтай болж байгаа гэдэг юмтайгаа илүү уялдуулах гад айгүй олон гоё activities байгаа. Тийм. Нислэг төв манайхтай хамтарч байгаа. Тэгээд булганы тэнгэрт одоо private нислэг би яаж байгаа ингээд нууц маркетинг хийж байна. Гоё J2-тэй болсон юм шүү дээ. Нэг үе одоо өөр болсон юм шүү мөнгө нь ойл. Тэгээд одоо ах нар ч гоё нисэдлэгээс сурахталж байна шүү дээ.
гоё юм билээ. Ниснэ. Янз бүрийн юм. Ниш үзээгүй Манай гэдэг Габи ниснэ болж байгаа. юун дээр тайга дээр ирнэ шүү дээ. Тэгээ Тэгээ Габитай хамт. Манай тийш нэг лого игээд өчвөл манч дагаа нисчин дээ. За тэгээ өнөөдөр босоо гарсан. Гоё. За ингээд би өнөөдөр тайгч болов. 7-8 сар ер нь манай энэ За ингээд entertainment за болоо. энэ нэг бидний нэг ганц нэг юм жижигхэн цонх юм те. Энэ цонхон дээр бид нар ингээл аялал жуулчлаа хийх хэвээр өөртөө шоудаж амарч авах хэвээр тэгээ дулаахан тэгээ юм бол. Яг нэг 2 сар л дулаахан байна уу? Одоо бүр сүүлдээ сар хагас болж байгаа шүү. Тэгээд одоо ингээм мэлээ. Цаагаараа хараад тэрэндээ өөрийгөө тохируулах гал байвал бас тохирохдохгүй мэлээ. Тэр хүн ерөөсөө өөрөөрөө хариуцаал ямар ч үед гоё вайба барайл. Яавал гоё. Тийм. Дааруул гоё хувцас өмсөөл гоё явъя. Халуун болчвол нэмглээл гоё явъя гэл ерөөсөө өөрөө тэрэндээ зогсоод даарна шүү. өөрөө тэрэндээ зогсоод гоё байх. Тийм Монгол үн шүү дээ. Угаасаа өглөө өрөөдөө гүйт шүү дээ. Өглөө өрөөдөө гүйт юм ч одоо угаасаа тэгэл дулаахан сайхан. Саяны дээр дасан зохицох гэдэг юмыг яг Алтай 5 богц дээр бас биднэрт байгаль амар сайн ойлгуулсан тийм юм бол би ийм л би бол ийм л вэ. Та нар тэгээ энд байвал бай. Тийм яг би шуурмаар байвал шууръя. Тэнгүү тийшээ санji авч байгаа байхгүй. За шуурсан ч яах бэ. Бид чинь гэсэн бид тэр ингээд зохиол гаргаж байгаа юм. За ингээд амар шуурхтай муурхтай байлгаа ингээд зовж зүдрий. Үнэхээр зовж зүдрэхгүй байвал тэр ингээд зохиомлоор ингээд Шодруули. Таньтаач хамаагүй гэдэг. гэсэн чи ёо. Угаасаа л зовсон уу? Өөр зовлон нь ихтэй. Ихтэй дэрсэн шүү дээ ёо. Одоо басгаж матажлахгүй. Монголын алдсан аялал болсон гэдэг ааштай бид эдээ Яаж аялж аа? байгаа. Ямар ч хэрүүл уруулга байхгүй. Дэндүү амар. Ядраад хэрэлддэг юм шүү. Тэгснэ нэг юм хоол моолн дээр фейлдэж болно шүү дээ. Нэг юм буудал муудал нь хогийн могийн байж болно шүү дээ. Биднээс хамаарахгүй те тийм байхгүй. Айгүйсэн. Сая ингээд хэлж байгаа шүү. Хүн ингээд ядархаар юм уу ингээд гинтгээ уйтгаараа хэрүүлээгээд эхэлдэг гэдгийг амар олон анзаарч ирсэн байхгүй би. Амар ачаалтай ажиллаж байгаад хойноос нь гинтгээ ингээд тайван болчих шүү дээ. Ингийн гоё амарч бомраад ирэнгүү түүн хэрүүлээгээд эхэлдэг байхгүй. Тэр яагаад тэгээд байгаа юм бол Хийх юм бол янз янзын гүй тэгэл зовсон чааштай зовгүй чааштай тэгэл янз янз байх өглөө усвал гинт дургуй нүрэл тэгэл явж шүү. Саяны уянгаагийнх дээр нэг юм хэлчихэ. Одоо тэнгуут ингээ бид нар сүлд нь буцаж хурж ирээд ингээ ярангууд намайг юм сайхан гар хитрхи тайван байсан. Ингээл налаага бэж. Тэр шаналж исэн юм шүү. Тэгээд байхгүй. Тэнгуут одоо ингээ сонсохоор ямар ч асуудал гараагүй гэхээр бид нар өмнө бэлтгэлээ аягүй сайнсан баг. тий. Машин тэрэг нь амар гоё байсан, хоол унд нь сайхан байсан, гайд нь сайн байсан. Ямар ч асуудал гараагүй. Учираас би тэнд 50 байсан юм аа минь. Тэгээд шүү дээ. Бэлтгэлээ үнэхээр сайнсан. Бид нар 3 4 сар хийсэн байхгүй. Юм болгон дээр нь санаа зовол гап чийлэл тэгэл тэр техник хэрэгсэл яасан ийсэн юмнуудаа хариуцаа. Тэгээд та нар марафон зарфонд гүүгээд л чухмал бэлдээд исэн юм. Гүгүү тэр марафон болвол Марафон зүгээр л угаасаа хийх ёстой л марафонд гүцний дараа санал орж ирсэн. Габи хийдэг хүлээ. 21 бүтэн бүр тэгэл дуусах хэрэгтэй та. Тус тэгэл бас чанга байсан 21 ч одоо чанга Тийм шүү билээ. дээ 21 гэдэг чинь. Just нэлээ дундаа паузтай явсан шүү дээ. Бидний юу юу юм бэ чи? Чамаас би ч одоо тэгэл юу шүү дээ. Урбан аяж байна. Тэгээ би ч угаасаа тогооч. Одоо бол үндсэн бүтэн цагийн ажил биш. Ресторануудад нөө сургалт тавьдаг. Меню гаргаж өгч. Тийм, меню гаргаж байна. Одоо энэ жишээ нь Чамин лаунж, Хүрээ лаунж дээр зөвлөхөр явна. Ийм хоёр юм хийж байна. За тэгээ хажуугаар нөө рилнүүд хийж байна. Манай баг хамтаалan. Ийм зүйлүүдийн. Тэгээ яг хаяа нэг Секси. Аха. Аяа нэг секси нэ. Тийм байж. Тийм, ийм хөл юмнууд хийж байна. Яа цэгэнтэй Болцсон шүү дээ би. болцсон. Таныг Одоо яаж хүнтэй. За. Тэ? Хүүхдтэй болчих гэснээс зарим нэг охтод нэг ийм асуудал байна. За. За. Одоо саашаа. Энэ одоо яг одоо зөв буруу юу гэдгийг одоо би гайхчих. За. Зарим охтод одоо ингэж байна одоо ингэж хүнтэй унтахгүй ингээл нэг тийм явдал судалж явах тий. Секс мэкс нэг хийхгүй. Одоо яг нөхөр болох хүнтэйгээ л одоо гоё байна гэж бодох гэж нэг охтод байна. Би тэгэхээр одоо гайхаад байгаа байхгүй. Жишээ нь одоо тэгтээ тэр чи одоо тэгэл хүнтэй бас хин танд чилээд байгаа юм. хүнтэй бас нэг ганц хоёр уулзчихээж одоо бас нэг дорчтой солилцчихээж одоо тий
тэрч одоо сайжрна те. Тусдаа баг. Яг ингээд яг нөхөртөө гэсэн чинь ингээд чи надад одоо ингээд нэг амар хөргөө охин амар гоё хүүхэн ингээд таадагдлаа гэж бодсон шүү дээ. За яг хөө тэгэл тэр ингээд нэг хүн амтантай уулзаагүй бараг л секси бараг л огноороо ингээд таарлаа гэж бодъё л та тий. За Тэгсэн чи ингээд надтай би бол ингээд яг ингээд амар дурж яг гоё сууйгээ бодчихсон чи ингээд тэгээ нөгөө секс нь таахгүй бол одоо яах болоо гэж бодлоо. Ямар хэрэггүй юм бод тийм. Эй, юусэн боддог юм тийм. Бүр бэн. Гэхдээ чамтай тийм үү очраад ингэж одоос. Подкаст ч юм уу эсвэл Харуу бас нэрийг. ийм юуны юмнууд үзэхлээр бас нэг тиймэрхүү хүмүүс байгаа байхгүй юу? Уу яг энэ чи бид нар тэгтээ фан болгож бодъё гэсэн чи бас суур л да тий. Энэ чи бас нөгөө хөвгний бас чухал зүйлсийн нэг шүү тий. За тэгээ яаж ингэ юм нэ. Тэр одоо яг нь яг яах вэ юм бэ? Чи уянга төвшөөрөг юм уу? За Тэгээд нэгдээ стресстэй штэ яах вэ? Уянга төвшөөрөг юм уу? Габи төвшөөрөг юм уу? Габи чи ихнэр болох үү тэгэл юм. Бид бол гайхаад байгаа шүү. ямар сони. Энэ бас их сонио. Одоо гайхлаа одоо. Одоо ихтэй чиний яг ингэж тулгамдж байгаа асуудлаа ахаад нэг хоёр өгүүлбэрт хэлээч. Юу юм? Сони Юу тулгамж байгаа. тулгамд Зүгээр сайн гайхаж байгаагаа. над дээр зүгээр нэг толгомцсон юм байхгүй. Зүгээр одоо ингээд зүгээр Тийм хүмүүс байна. нэг дээрээ нэг удахгүй гэж. Тий. Яагаад? Бас нэг тийм. Би саяны яруу ингэж таажлаа. Габи ахтай хүн. Би бол үнэ лээ. Габи ах нэг охинтой бичсэн юм байна. Тэгвэл нь унтахгүй. Би нөхөртөөгөө унтнаа гамбаа гэсэн юм байна. Чи Габи ахгүй чи нөхөртөө очихдоо ингээд над дээр жоохон туршлагажаад яваач ээ гэсэн юм байна. Дүгнэлтийн нэлээ. Тэгээд үгүйгээд нэг юм номлолтоор хөөрх юм. Дүгнэлтээ. Гэхдээ дүгнэлт авахгүй алта таван богдоод шантраад ирээд нэг уулзээ ингээд унтаагүй. Тэгээд Дүгнэлт нь амар. арга орног боо юм болж ирсэж байгаа нөхөртөө. Габи жоохон охин сонирхсан байна л гэдэг дүгнэлт байгаа байхгүй. Тэгээд одоо Жоох юм. Тэндээс одоо манайсаа юу хөхнүтэй? Би одоо суух хүнтэйгээ унтна. Жоохонтой энэ бүр 25-аас өмнөх бай. Тэгсэн Габи ахгүй чи жоохон туршлагажаад яваач ээ гэсэн юм шиг байгаа нэ. Тэгсэн байна. Тэгсэн яах юм бэ гэсэн юм байна. Гамбаах бамдаад үлдсэн байна. Ийм л юм болж тээ. за яах вэ яах вэ? Тэ Монголд чи нэг нэр хоёр хоч гэдэг юм ер нь ихтэй аюу сайн бодох хэрэгтэй шүү. Нэг нэр хоёр хоч гэхгүй ер нь. Одоо ингээд физиологийн хэрэгцээ байж болно. Тэ янз бүрийн юм байж болно. Тэглээ гээд тэрэнд ингээд захирагтаал одоо хин нэгэнтэй гэдэг шиг ингээд явах юм бол ч одоо орон орхороо л ингээд хинтэй ч хамаагүй хөвцөлддөг малаа дуусаас одоо ялгаа юу байх вэ гэж тийм. Тэгэхээр чин зэрэг дээрээс нь дээрээс нь эн чин одоо тодорхой хэмжээний сэтгэл санааны одоо таталцал байхгүйгээр ингээд тэрийг хийн гэдэг чинь яг ухамсарт хүний бол үйлдэл биш гэж бол бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ нэрэн шүү. Харин тийм. Тэгээ дээрээс нь түрүүн та ядч гисэн ярьсан Монгол ямар жижигэн билээ. Хандаа огшиг салаач гэж. Тийм гэдэг шиг тийм ээ. Тэгэхгүй ингээд баг хийгээгүй байж ижил наа үхний чинь би хой тийм ингээд ингээд битүү яриад ер нь зүгээр байхгүй юу? Ер нь үндсэн санаа бол би тэгж бодсон шүү. Зүгээр яг л тэгэл угсаал тэгдэг шүү дээ. Одоо Габи жишээлбэл одоо жоохон явдалтай залуу байгаас чам шиг одоо Габи биш за нилээ явдалтай. Тэнгүүд юм Монголд ингэдэг шүү дээ. Нөгөө октоудын ингээл юу гэдэг эмэгтэй өмнө жоохон ингээл юу гэдэг явдалтай болоод тэнгүүд бүгдээрээ янхын ингээл хараадаг. А зөрүүлээд одоо Габи бол гоё залуу байгаа шүү дээ. Яг тэр шиг намаа бас яах юм гээд. Одоо тэгвэл энэ дэр чи гендрийн нөгөө тэнцвэрт байдал гэдэг асуудал чи яг энэ дэр ярьж эхлэх юм шүү. би хэлээд идэхгүй. Миний огшууд сайхан явуулсан, сайхан үн цаар те. Ямар хамаатай та нарын биеэр яаж байгаа хийж байгаа гэдээ хамаа байхгүй гэж хэлдэг. Тийм л үгүй ялгаа авахгүй адилхан л хийхгүй шүү. Ханаа тэгээ ер нь хилцсэн шүү дээ. Хэлсэн шүү дээ мэн чи айгүй олон жилийн өмнө одоо рилэрээ дамжаа. Одоо тийм үү бодож байгаа. Жоохон байжсэн нөгөө би наадмын далаар бол ярьсан байгаа. Миний нөгөө тэдэн оны твиттерийг харж байгаа. Яг тэгдэг шүү жаах. Санаа Тэнцвэр. Гэтэ одоо Габи жишээ нь ингэж байгаа байхгүй. Сая одоо ингээд нэг охин тэгсэн чинь тэглээ мэглээ гэж шүү дээ. Тэгсэн юм нэг охин тэгсэн чинь би өөрөө надад нааш тохиолдог байхгүй юу? Гэхдээ ер нь тийм юм байгаа хүн яриад өгсөн байна Габи гэж байхгүй. Тэнгуудаа цагийн цаанаа болонгууд ирчүүд ингээд та хэд гэхдээ ингээд унцсан хүүхнүүдээ ярьдгүү гэд асуунгууд ярьдгаа л гэж байгаа байхгүй жишээ.
Үгүй эмгтээчүүд бүр амар ярьж. Тий. Тэгээд тэнгуутаа одоо чи тэгсэн мэт жишээ нь ингээд тий Би подкаст секс подкаст би гэдэг харин нэг хүүхэнд ингээд харж исэн чинь айгүй дажгүй мэнгээ харж исэн чинь миний ингээд таньдаг ч үлээ яадаг ч үлээ те залуутай уулздаг байсан юм байна ч үлээ уулзж байгаа юм байна ч юм уу те тэгээд ингээд шал тэнэгэл байгаа гэдэг жишээ. Тэгээд тэрэнгүүт ингээд чамд тэр эмэгтэйн тухай үнэлэмж нэг юм арай анх байснаас өөрөөр л ирж байгаа гэдэг. Үгүй шинэ хоёрын талаар яриад байгаа юм биш үү те би За зүгээр зүгээр хэд ч амархнаар ярил л та. Одоо жишээ нь Габи мөнхөш хоёр Габи мөнхөш хоёр эмэгтэй байсан бол яах юм? Бид нар ингээл аста явдалтай шүү гэж яриул энэ асуудал тийм. Габи ах чинь ягаад тэнгүүд Габи мөнхөш нилээ явдалтай залуучуудаа ингүүд оо мачонод гэдэг аа yes. тэр чинь угаасаа Монголд байдаг л нэг тийм л юм даа. Монгол гэж бүр галактикийн За тийм л байна та тэгээд одоо нэг болио. Одоо Габи ахтар болсон кейс буцаад зөрөөд эмхтэй өндөр байвал яах юм? Одоо тань дээр ч юм. За нэг залууг окей энэ айгуу гоё залуу шүү гээ. яасан бэ? Тэгсэн чи найцтай юм. Яг нөгөө үг хэлсэн байна. За яах те. Яг тэр үнэлэмжинд буух юм уу? Эсвэл за энэ яахтай өмнө болцсон юм чинь гэж бодох юм уу? Эмхтэй юу гэж? яг л ийж Тэгээ одоо саяны тэр жишээ нь би миний одоо хэлээд байгаа зүйл нь шүү дээ. Би одоо ингээд тавхан болгонтой. тэр ингээ эсэргээр нь одоо жишээ нь за оянга би жишээ нь ингээд за жишээ одоо би бид бүгдээрээ жишээ нэ. Бидгэнэ шүү дээ. Бидний амар дажгүй гоё залуу ингээ сайн залуу заяа. Гээд баг хүн амттай баг унтаагүй заяа. Чи бол бас халагдсан халамжуудад алаацсан нэг авахгүй тий. Тэгсэн чи чамд ингээд билгэн амар таалагдал тэгсэн чи нэг секс нь болохгүй болчих. Яах вэ? Би яг тэр талаар яриад байгаа. Тэгээ доршлохгүй одоо энэ хүний үзэл бодол яг тэр эмгтэй эрэгтэй хүний үзэл бодол ингээд чиний хувьд бол чи тэгээ заагаад өгчих юм. Үгүй биш яг тэр эмгтэй тэр эрэгтэйгөө авалж байгаа нь ингээд заавал ингээд гоё ингээд ариун цэвэр бай ариун юмэр ч юм дээ бас надад тийм байж байгаа. Нөхөр юм ихнэр болох хүндээ бие өгнө гэдэг нэг тийм бодолтой байгаад байгаа байхгүй. Ойлгох. Тэнгүүд одоо яах вэ тийм би тийм таарна гэдэг юм бол мэдгүй. Тэр одоо тэр хоёр хүн хоорондоо хайртай бол тэр угаасаа таардаг юм баг. Аваарсан юм шүүхгүй. Хайр дуйлаа. За маа нэг юм хэлчихсэн. Энэ өөрөөсөө өнөөдөр ингэж байгаа юм биш үү? Наа чи 10 хоног ингэсэн шүү. Айгуу ядаргатай. Тэгээ яг тэр эмгтэй хүмүүс дотроо сайн л та. Сая зүгээр би ганцхан маш их ачаал бүгдлэгдэг эмгтэй хүн байгаа. Эсвэл тэр ари өөрөөр амьдралын эрхцээ эсвэл хайр дурлал гээд өөрөөр бас боддог эмгтэй байгаа. Бага. Тэ. Тэгээ байсан ч яах вэ? Харин тийм ээ тэгвэл тэгээч. Тэг би эртгийс гаач. Яагаад тэгээд авчих хэрэгдэж хэрэгдэж байгаа тэрэн дээр боч. Энэ хоёр зүгээр уул руу гарахтаа зүгээр Зүгээр өөртөө болцсон. шал балаас идэв яриад. Өний дурш нэрээ үнээр бүтэн хэрэгэлсэн. Хоёр шажилтны машин суулгах. Яагаад энэ царины бадаараа таараа тэгээ хоорондоо хэрэлдээд их юм те айгүй ядаргатай. Жохон бүдүү юм байсан бол Габи хийж ингэж хэрэлдэхгүй шүү. Чи таргал гэдэг. Нөгөө нэг эч нөгөө нэг яг бодитоор л доо яг зах зээл дээр sorry. Гэхдээ нөгөө нэг одоо жишээ нь бидний үеийн амар гоё охтод байсан байхгүй юу? Одоо хүүхнүүд болцсон те. Гэхдээ яг хөө ингээл ганц бие байгаа л яг үнд үеийн залуу ч юм уу суухгүй байгаад байгаа зүгээр нэг юм хүүхнүүд байдаг маш гоё бүр маш гоё бүр ингээд бүр мисцис дэлхийн мэлхийн явсан те. Тэнгүүд гоё хүүхэлтэй суухгүйтэй гэдэг л баггүй юу? Ер нь бол байдаг. Чамайг хэнийг юм шудраг биш юм шиг юм байдаг. Энд гэхдээ яг хүн болгон тохиолж байгаа. Нуулгүй их зүгээр бид нар ч гэсэн зүгээр хоорондоо ярьдаг. Саку 2 онноо. Зүгээр би зүгээр жишээгээр ярьж байгаа шүү. 2 хоног. Би энтэй би зүгээр жишээ штэ зүгээр 2. Йоо энтэй суучихсан ч юм уу эсвэл энтэй үерхчихсэн ч юм уу ярьдгүй л байхгүй юу. Тэр бол гэхдээ бүр үнэхээр гоё. Wi-Fi материал гэдэг юм. Тий гэдэг шиг тий. За энэ бол амьдралын ухаантай энэ цэвэрхэн айтаахан үгхэ. Би бол энтэй бол эхлэм нөхөр бол болчихноо гэдэг. А түнх эрэгтэй дээр болохоор нэг ариу өөр. Яг эрэгтэй тий нэг үчиэдтэй сима үзээд body count-а дуусгацсан. Тэнгүүд яг наа чин зарим нэгнийх нь дуусаагүй. Чи юм уу юу гэж асууна гэж хүнтэй унтснаар нь эрэгтэй өнө биш. Наа чи архич юм уу эсвэл юу хийдгийг ажил төрөлтэй юм уу эсвэл мөнгөтэй юм уу мөнгөгүй юм уу одоо болохоор зарим шинэ гараад ирсэн юм. Наа чин
ингээд арчлуул явхаар ийм зүгээр шуудгүй залуу юм уу гэдэг ч юм уу тий. Ядаж залах биш юм да. Ажил төлөлтөө юм уу тий. Дээшээ хараад твтд юм уу? Эсвэл өдөр болгон шоуд юм уу? Сүүлөө гифтэл өгдөг болчих. Өөртөө хэрэг ачаатай. Өөртөө хэрэг ачаатай. Би одоо яг тэрүүгээр нь харангууд эн чинь болохоор драфтын нэг болоод байгаа байхгүй. Тэгвэл зүгээр би жишээ авч байгаа шүү. Одоо дүнгууд өөртөө арчаатай байна. Аваа явал цаашаа арчилгаа аваад дээшээ явчих юм байна. Жижигээс арчилгаа авах шүү. Яг би нэг балансын байдал яриад байгаа шүү дээ тий. А дүнгууд эмхтэй дээр байх нөгөө нэг иймэрхүү нэг асуудал гараад идэх байхгүй. Дүнгууд нөгөө нэг хүний зүгээр юм пост байдий. Хүний бие маш их алдаа гаргадаг. Хүний махан бие бол. Хүний махан бие алдаа их байдаг. Хүний сүнслэг байдал гэж одоо яг тэр мэдгүй сүнслэг байдал зүрх сэтгэл гэдэг зүйлийг харах хэрэгтэй шүү. Тэ тэр хүний сайн хүн муу хүн. Хүний бие ир бай, эмч бай, махан биеийн алдаа зөндөө гаргадаг. Тэг гэдэг шиг. Тэгэхээр энэ дээр бол одоо нэг 20 хэдтэй дүү найснаар зөндөө байдаг л да. Тэмүүл ингээл эмхтэй хүнийг би бол ариун нандин баг үнтэй уулзж байгаагүйгээр нь би дүгндэг гэдэг. No. Тэр хүн чинь чамд баг гай болно шүү. Тийм үү? Зарим талаараа. Одоо жишээ нь ингээд бүр залуу ингээд найзлаа. Нэр дүүнэрээ байдаг шүү дээ, тий. Сонгууд 19-т охин 27-той 28 29 30-той охин гэдэг чинь юу хүүхэн гэдэг чинь нөгөө нэг асар ялгаатай. Тэнгүүд чи 19-тойгоос нь үргэсэн байж болно шүү. Чи 20-тоогоос нь үргэсэн байж бол. Тэнгүүд тэр чинь ингээд өсөж байгаа шүү дээ. Тэнгүүд 25 26 ангууд амьдралын үзэх үз бодол санаа өөрчлөгддөг л байхгүй юу. Тэгэхээр ерөнхий яах вэ? Эмэгтэй хүнийг заавал тийм нэг юм бие мах бодийн асуудлаар нь дүгнэх хэрэггүй шүү. Тэ оюун санаа одоо янз янзын юм байна. Чи тэгэл эндээс ойлгов Ганбаатараа. Бидэх шүү. Одоо тэнэг хүн ч ойлгохоор л ярьлаа. Энэ хоёр чухамл байгаа юм байна. За шүү. Яадрагат 10 хоног хэцүү байсан юм шиг. 10 жилд ороход ч зодож найрдаг гэдэг шиг. Танаалаараа шийдэх шүү. Гадаа гарсан ч дээ зүгээр шороотой цасаар зүгээр ингээд угаацнаа дараа нь үргэцэн явж байна. Энэ хоёрын хувьд бол экстрим байсан баха. Энэ хоёрнаас чи ивэ. Хөгшин чи энэ хоёр. Яг тий. Бас ивэл дорн мэдчих юм аа. Зоо бичжилтэнгүү. Ой. Яна чи юу болоод байна? Ивэл гэж хууд шүү. Миний бүх сонголт л баг ивэл байсан. Ивэгтэд исэн юм алган. Яа бас ярьдаг шүү. чанг хэлчихсэн тий. Ивэлтэдэс юм алдаг. Тэ яг хүний хань гэдэг чухал. Мань микрофон байх шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Яагаад заавч хүний ившээлт биш. Үнэхээр ингээд юм хүн За тэгвэл өвшөлийг асуу. Шийлдэрч шүү сайхан. Үнэхээр царим одоо Үнэхээр асуугаад ирэхгүй тэнийг асуулт юу асууж байгаа юм гэж. Тэр Чи бас мэдээд байна. Асууж. Бүх асуулт нь мэддэг. Үгүй яг ярьчих л та. Тий. Үнэхээр яасан гэнэ үү? яа битээ. Үнэхээр царай муутай ирнэ гоё биетэй байвал яах мах уу гэх тийм л юм асууж байгаа. Тийм л юм асуу. Чи жинхэнэ нөгөө хийч мэд шиг гоё зөвлөгөө мөвлөгөө өгөөч энэ залуучууд. Сингл яриа хөөрөөгөө балан юмуд сургалт мургалт ороод. За нэг гэж бичээд бүгдээрээ одоо private зөвлөгөө. Өөртөө яаж арчаалаа байх вэ тий? 15 минутанд төгссөн охиноо хэрхэн найрах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авмаар л коммент нэг гэж хэлчихлээ. Биш тийм гэхдээ нийгмийн харилцааг бас нэг тийм нийгмийн харилцаанд ороогүй залуучууд байж болно. Гоё габ яхтайгаа гоё ганцаарчлаад гоё зөвлөгөө аваад. Минь чамаас мань юм асууя. За. Чи одоо ингээд мань сая хэд хоног гэртээ сайхан хэдэн комеди үзлээ. За. Чи төвөгийн комеди тэр чи юу гэдэг лээ? Энэ том тоглолт авахыг чи юу гэдэг лээ? Зарилцсан. Юу? Эго. Big show гэдэг. Big show одоо Special. Special. За. Special хийх юм байна. Миний найз special юм хийх юм уу? Ихгүй манайд тийм амбиц байх. Фейлс нэрэж фейлс. Гүг андаа. Энд чи амбиц. Ширгэн нөгөө муухай фейлдэг бай. Хараа би бол тэгж бодож байгаа хгүй. Сайн одоо нэг юм амбиц гэж байгаа хгүй. Энд чи амбицийн асуудал биш байхгүй юу? Мань ми тийм хийхгүй ядарга. Тэгээд сэтгэл санаагаа зовоомор. Би өөрөө хангалттай. Би зүгээр чийлрий. Тий. Одоо ингэ надаа энэ гоё байгаа юм чи. Тэгэл би чийлээ. Хараач ингэсэн баггүй. Чилгээ тоглолттой энэ гэж хэлж чаа. Корона болоод тэгээ мөнгө өгөөд мөнгө эргэж авахгүй хэдэн жилийн дараа авлаа. Хөөе. 4-5 дараа нь тэр хүн намайг зодох болсон юм байна. Хэр яхаа би хийх Нүгээс аваад өгч мөгөө.
Тэгээ бадарсан шүү дээ. Мань хийхгүй. Гоё видео гаргаад гоё л гоос үнгүү тавиал ч одоо сая 2 видео тавьчих. Гоё. Тэгэл хөөрхөө гоё тэрийгэ тавиал тэрэндээ happy. Заавалчгүй тэгэл тэнд нэг том тоглолт хийгээл өөрийгөө баталж харуулах гэх тийм алгөө зүг сайхан 50 чийлрээл өөрхөн 70 80 100 хүний инээлгээл гоё happy. 70 80 100 хүн инээлэнд чинь өөр амар үү тий. Хан мөргөө л хантай яриад. Би ч тэ 2 өдрийн өмнө гараад сандарчдаг юм шүү те. Гэл юу ч явахгүй ч. Гиснээс одоо ингээд санжаах учрлах хоёр хамгийн сүүлд урбан дээр хизээ хамж авсан. Харин санахгүй. Би л Өгшрөө шатсан шүү те. Одоо бодчихин хам. гэхдээ нэг суу яалаа? жилийн зуднаар гэж. Би авснаас хойш биш. Яг өмнөх Хүүхдүүд. урбан. За тэр ч одоо Санахгүй байна. Баг нэг ганах хэтэртэй. Ганах меда хоёр. нодно шүү дээ. Биш тэр чинь Нөө биднээс өмнө та хоёр хийдэг байсан үед дээр. Тэрийг бол бүр санахгүй. тэр ч одоо баг Тэр үү? Тийм. Бүр санахгүй. iPhone гэсэн чи. iPhone үзэгдэх шүү. Хараагүй шүү. баг хөл хорой моройны хавцаа. Оо юу вэ? Хөл хорой гараад 5 маав жил хэлсэн шүү дээ. Тэр байд юм ээ тэр үеэр чинь гарсан хүүхдүүд сургуульд орчих гэж. 19 он гэдэг чинь 19 он чинь ковид гарсан. 19 он биш 20 онд гарч байгаа. 19 онд ковид гараад одоо 7 жил өнгөрсөн байхгүй. Тийм ээ. Одоо би зүгт болоод байна уу? Надад бол ковид 3 жилийн өмнө. 19 Би тэр 2 жилиг авцсан байхгүй. Буцаагаад авъя. 21 Стаа 2 жилийн ухраа гэж ярилцж байгаа Тэрс амар шүү те. Гэрээсээ гарах. Одоо ингээ урбаны санжаахын хувьд хамгийн гоё дугаар юу юм? Таны хийж исэн үед. Юу штэ. Би бол тэрийг амар сайн санд юм. За. Урбаны хамгийн гоё дугаар. Оноох. За. Эги. Өстөө ах бит тавсууд их 30 бит тавс. Хөл хоройны үеэр дээ. Ааха. Йоо, тэр дугаар надад бүр юм үнэхээр юм зүрх рүү орсон дугаар болчих ижээ лээ. Юу? Манай Характерууд нь өөр хүмүүс орч ирээд. тэг яг тэр яагаад тийм айгүй гоё болсон гэхэлээ бид нар тухайн үедээ одоо ингээд айгүй их пиг угаад Ааха. Үргэлжлээс одоо бид нар ч одоо аав нартай ууж штэ тий. Жигнэсээ аав нартай ууж байгаа байхгүй тий. Тэгээ ингээ уугаа байж байгаа тэг үргэлжлүүлж гараад тэгээ ингээд нэг юм аав нарын үг сонсох ч бас их сони юм л шүү тий. Манай аав ч бас нэг тийм илэмгээд боломгоо юм яриаддаг хүн биш. Тэнгүүч яг нэг манай учрлын чи аав нь яг жинхнээсээ ингээ хүүхдтэй ингээд юмнууд яриад тэг ингээ тийм сонсоод тэгэл айгуу гоё тэр айгуу мартагддаг гоё Тэнгүүтээ тэр орч нөгөө нэг онон аав хоёр санжаа өтөр шиг залуутай найзууд байжгаад тэг яг амьдралын ихээр ажил төрөл нь хуваагдаад ингээ яваад бас уулзаагүй баг удцсан байсан байгаа байхгүй яг тийм дотн суугаагүй. Тэгэл тэр хоёр чинь ч хоорондоо юмаа яриад тиймэрхүү үе таарч ирсэн. их тийм их сонин амьдралдаа мэдэрч үзээгүй Гоё байгаа юм те бас. За тэгвэл эсрэгээрээ учирлагт хамгийн муухай байсан дугаар. Тохгүй. Тэс нэг юм бодсноор болтгоо. Бүр ерөөсөө ярья ярьж болохгүй. Би ихтэй яг чи бодож байгаарай заа. Энийг бас хэлэхэд ер нь би яг ингээд энэ нэг энэ entertainment салбараас яг тухайн үед бүр гарыг бодцсон байсан үе. За. Яг бодцсон байхад учрал намайг буцаагаад урбан тогт суух уу гэдэг юм санал тавиад. Ааха. Одоо бодох нь би нэг 60 70 дугаар дээр баг суусан байх гэж боддог. Тэгээд тэр бас буцаагаад нөгөө нэг энэ миний entertainment салбартаа үлдэх бас шалтгаан болсон. Тэгж. Наа чи нөгөө нэг Америкаар явж ирээд тэгээ ер нь бол наа чи бол ер нь юм аяллаа хүн болно. Тэгээ өөр ер нь бизнес хийн гэд ер нь шийдсэн байсан. Тий, ер нь бол шийдсэн байсан. Тэгээ яг би нөгөө зочноор өрөөд тэгээ нэг ганц хоёр дугаар урбан ч дөнгөж л эхэлжсэн шүү дээ. Тэгээд чи хамт ингээд хүсүүл чи хамт сууж байгаа юм гэж чи мань тгийгээд. Тэгээд ер нь бол тэгэл хамт л явцсан шүү дээ. Одоо тэр үеийн урбаны үзэхэр бас Гоё. Түүхэн шүү бас амар дүүгэн шүү дээ. Хамаагүй хэлждэг те. Тэр тэгсэн энийг тий. Зарим нь бол гоё байна гэдэг. Одоо жишээ бид нар ингээд зарим нэг нь бол улс төрийн карьер хийсэн хүмүүс чинь бол устгаатгаал. хамгийн муухай гэдэг нь би бодож чи нэг юм зочноо ч юм уу энийг би ийм гэж бодоагүй штэ гэж бодоод гарсан ч юм уу. Гэхдээ яг нь өөрөөр биш үсэн сонголттой дугаарууд л үү. Улс төртэй холбоотой гэсэн үг те. Яг улс төртэй холбоотойгаас нэг дугаараас гэхдээ яг үлдээ ихээр бэж миштэй дугаар уу. устгуулдаг байхгүй. Тэрний бол жоохон нэг тиймэрхүү байсан.
Сая өмнөх дугаард мөнхөрдөө ах орсон. Та тарсан. Би байгаад. Тий, ах бол бас өстой хамаа намаагүй чөлөөтэй ирд юм биш тий. Камер ударч монторчны одоо нэр устаа нийлээ. Тэр наваад тэгжсэн, энэ ингэжсэн. Дундуур нь ч орог тэгжсэн. Тэгээд за энийг авчаараа энэ өстой болохгүй шүү. Тэр дугаарыг бас шал арай үнхээр юм баттай гоё юм эзэн биетэй ховнууд ярьж л шүү дээ. Айгуу бодлоо яриад байхгүй яг ингэ нэр мэрийг тохоод тэгсэн шүү дээ гэдэг нэг айгуу бодлого нь ингэсэн шүү дээ над дээр ирээд. Итгэл үнэмшил дүүрэн. Би бол тэрийг бүр яг ингээд тухтай бүр ингээд цаг гаргаж байгаа үзэж. Харин биээс хадгалах байхгүй. Амар ярьж. Тийм ашиг байлаа тий. Тайван хөдөө явахдаа яг Тиймэрхүү нөгөө нэг юм олны танил болцсон ч юм уу эсвэл ингээд карьер хөөгөө явж байгаа ах нар чинь их юм мартчихдээ шүү дээ өмнөх. Тэгээд яг нөгөө нэг манай дугаарын дүү санал тавьсан л да. Гэхдээ нөгөө нэг би дараа нь нөхөж зүгээр харж явах дүүнер чсэн хэлж явах ах юмэг мартдаггүй юм байна. Битээр тийм мотон эсвэл нэг тийм харьцаа юу ч байхгүй шүү дээ. Яг нөгөө нэг хөл хорионы үеэр бид чинь нөгөө нэг клаб хаус гэж байсан шүү дээ. Клаб хаус зүгээр 2 удаа нэг өрөөнд орж исэн байхгүй юу. Тэгэхэд яг ах урдан ток мог үздэг шүү гэж зүгээр хальт ярьж исэн. Ах нь бол үздэг учраас хоёулаа танилцсан хүндэлдэг шүү гэж яриад зүгээр дуусчихсан аахгүй. Тэрийг мартаагүй байгаа байхгүй. Санал тавьсан чинь учралтуудаа би клаб хаус таарч исэн. Чи гэхдээ амрагаас дөрөв ах л хүн юм байдаг шүү. Хөгшим яриа. Тэгэхээр ч одоо тэгээд нэг тийм хол зүрүү мөрөө. Чи өөрөө амрагаас орыг 5 авдаг шүү дээ. Би амраа 44 заах. Гэтэ мөнхөрч ах чи юу яа? Одоо 50 юм. 50 арай хүрээгүй. Хүрээгүй юм шүү. 88 Өмнөг баажийнхаа үе юм шүү. 80 оных юм шүү. 80 он. 80 80 гэдэг чинь 40 Тэгэл одоо баажахыг боддоо. Баажахыг боддоо хувцлалтай хүн мөнх эрдэнэ ахыг хажуудлан тавингууд ингээд нэг юм 10 насны зөрүү байна үгүй. Яа, тэгээ яг үнэхээр entertainment хөө юм билээ. Яалчгүй юм. Амар. Нэг юм өөрөөс нь зүгээр л гарчдаг нэг entertainment байдаг шүү дээ. Яг тэр лайв шигээ. Тийм л. 80 оны 47 тав шүү. Тийм шүү. Хөгшилж штэ. Мөнхөрдөө ахыг мөнхөрдөө гэж Болтаах 40 шүү дээ. тийш даа ирчихсэн. Одоо 49 жил юм биш үү? 70 хэд оных 8 оных. Вау, гандаах 50 гарсан юм шүү дээ. Би одоо 2001 оны хүүхдүүдийг ягаад ч 18 19 тэл гэж боддог байсан. Чинь юу вэ? Үгүй дээ. За яшиг шиг. Манай 90 оны үеэлдүү одоо 30 үлдсэн шүү дээ. Юу вэ те? За яриа. Чи наахаа яриад. Зүгээр шүү. За айгу онцгой сонсож байна. Хин гоё сумын ястаа гоё юм тий. Одоо би шинжээчгээ киног бүтүүлсэн 12 ингээд. Маягийн одоо яг бүр прайм үе. Яг энэ хаан бүр. Ямар ч гоё залуу юм. Ямар тэр кино өстой гоё кино байдаг шүү. Бодит болсон хэрэгүүдийг уран сайхны хэлбэрт оруулсан гэж санджаах бас бүтээсэн. Би өнтер гоё. Тэгшэрдэг насан дээрээ хийх ажил нь тодорхой болсон байх гэдэг чи өөр амар даваа. Дамаятай одоо би ингээд хүүхдээ 3 галд үзүүлэлтээ авч исэн чинь дамаа ангаах зурдаг заяа. Тэгэхэд датлагт гарсан байна гэд эмчийн цагаан халааттай имлэгт ингээд ажил хийгээ авч исэн гэ бодохгүй юу. Сумья гэрийнхэн нэр нь Дамая гэдэг өгөхгүй бид нөгөө бүр багаас нь одоо манай хоёр аав чинь хоорондоо амар сайн найзалж тий. Тэгээ эмчээр сурж байгаа тэгээд ингээд бүр дадлан матлагт гарсан зэ 3 дугаар курс хүртлээч л үдээ сурцсан. Тэгээд гисэн чинь хүн бол тэгэл зүрстгэлээ дагуул амжилтанд хүрдэг амар чухал жишээ бас байгаад байгаа байхгүй юу. За энд байхгүй байна гэд сууж руу гарахгүй юу. Тэгсэн чинь тэгээд ангаах юм биш тий хажуу дүүргээ гүчихсэн ангаахаас гэр бүлээ олж авсан. Ахмаа юм бэл ч тий. Тийм байлаа. Одоо 2 дахь хүүхд төрөх гэж. Уянгаа их ч одоо яг шууд мэрэгжлийн чинь Өөстөө би сэтгүүлч. жоохон зүгээр сэтгүүлч. Мойс. Тийм мойс. Тийм. Бид гурвч сэтгүүлч. Бид гурвч үгүй сэтгүүлч. Яг үндсэн суурин сэтгүүлч. Гэтэ та хоёр нэг нийт ер нь хэдэн кино тавьсан юм бэ? Хамгийн анхных нь хэцүү анги баг тий. Хамгийн анхных нь хэцүү анги. Тэгэл тэрний дараа минимум тэгээд тавгахын дагуулсан. Тийм ганхын дуусан. Хамгийн сүүлд ер нь ямар одоо яг бүрийн хэмжээний кинонд. Үгүй биш хамгийн сүүлд тэр нөгөө трама гэд олон ангит кинонд нэг жижиг дүрээр ажилласан. Нодлоо. Тийм. Хамгийн сүүлд одоо нэмэг 21 таах шүү. Тийм үү? Үгүй ээгүй. Нэмэг 21 алта том богд руу гараад байханд план. Йоо эсвэл шүү. Хэрвээ тасан бол амар мөнгө авах гэдэг тий. Тэгээд тийм л юм. Тэрнээс биш нөгөө угаасаа кинонд тоглох нь миний нөгөө нэг ажил биш, мэрэгжил биш учраас заавал ингээл нөгөө тийм хөөцөлтөөл. Одоо тоглохноос мөнгө өгөл.
Гүй мөнгөнд угаасаа кино чинь ерөөсөө мөнгөндөө биш байхгүй юу? Юундаа би? Ямар амар асуудал. Яати. Бүтээл байхгүй юу? Тэгээ үлдэх бүтээл шүү дээ. Тийм болохоор тэгээ дээрэс нь кинонд тоглож чинь жүжигчний мэдих асуудал биш байдаг. Найруулагчийн нүд байдаг. Найруулагч намайг сонгуулал одоо тоглоно гэдэг гэх юм уу? Одоо сая Габиах хэлж штэ. Габиахт бол нэмэх хорны кино тоглох санал ирж ирсэн юм байна те. Ойр нөгөө ирсэн. Одоо эсрэгээрээ бусдад нь санжаахт. Одоо юу? Яахаараа гэж тийм. Би өөрөө нэмэх 21 кино гэж. Зүгээр яг юм киноны сценүүдэд одоо нэг ийм секс сцентэй шүү мүү гэдэг ч юм уу тийм юмнууд бол ирж исэн. Тэгээд тэрэнд ба шууд татгалцдаг. Та ер нь гэхдээ одоо юу гэж боддог? Одоо сошиал дээр амар их юм Монгол нэмэх хорны контентууд байгаа шүү дээ. Яг порно кино гэхэд бол порно кино шүү дээ. Эротик кино. Бүр ингэж эротический мелодрам. Бүр хит их болчиход шүү дээ. Тэрийг ер нь ингээд зөв гэж боддгоо эсвэл арай олон байна гэж боддог. Зөв буруу юм гэж Зах байхгүй. зээлийн л одоо нэг Ямар ч зөв буруу юм гэж байхгүй. Тэгээд одоо Веста хэлчих уу. Би бол наад чи амар баг орой гарч ирлээ гэж боддог шүү дээ. Тэ? Харчсан бид нар хэдэн он чилчээд одоо яагаад байгаа вэ? Тэгэхээр тэр хүмүүс дээр тийм ялгартай хандаж болохгүй. Тэр чинь бас өөрсдийнх нь хувьд ажил бүтээл нэ. Тийм тийм. энэ ч болохоор тийм нэг амар байх л ёстой асуудал байхгүй юм чи тийм. Энэ ч одоо байхгүй. ийм замбраагүй юм уус тэр вирус тийм бодож байгаа юм. Чамайг асуугаас нааш би ер нь энийг ер нь бүр ойлгож бодож үзээ. амар том сайжрахсан гэж боддог шүү дээ. Маш том зах Миний амар зээл. том санаж байгаа ханах тэгж хэлжсэн байхгүй 4-5 жилийн өмнө те. Олон жилийн өмнө шүү. Үн чин 5 охин олж жагаад тэгээд Монгол гээд порно хийгээд би тэрийг зарнаа марнаа гэж солиороод байдаг байсан. Тэгээд би хэлсэн чинь Анда ямар өнгө дуртай. Ноо. тэгсэн чинь Доллар юм шүү. болсон байх шүү дээ. Одоо ийм Монгол гэрмэлтэй. Гэхдээ одоо тэгтээ ер нь амар том зах зээл шүү. Зүгээр л энэ идгээ хорчоод алдартай байгаа байхгүй. Юу entertainment яг манай entertainment-тэй зэрэгцээл очно яг ингээл хийх юм бол алалцаал. Ханаа одоо Тулцсан мөнгөний өгөл та эротик кино тоглох уу? Дэлхий дээр номер 1 зарагддаг бизнесийг хичээлээ. Бизнес ерөнхийдөө бизнесийн подкаст сонсдог юм мэдэхгүй болох чаавс. Порно одоо нөгөө секс үгүй секс л гэж байгаа юм шүү дээ. Хүн зугаацах дуртай. Бүх юм зугаацсан гэл. Одоо энэ бар цингээ энэ төр гин шоудлт идэж бүгд л зугаацсан. Тэнгүүд тэрний хамгийн оргил цэг нь юу байдаг вэ гэхэлэр секс. Тэгэхээр хамгийн сайн зарагддаг зүйл бол секс. Тийм байна. Тэгээд дээрэс нь чамайг асуухаар л сая саналаа. Яг нь монголч гэлтгүй Аз талдаа яг Монголын хаяа фейсбુક дээр ч юм уу зүгээр харагдж илээд л да. Яг өнгөрөөгөөд би энэ болисооч гэж боддгоо. Эсвэл зүгээр би хаа гэл зүгээр ингээд скролдол өнгөрөөлдөг. Гэхдээ яг хүний хэрэгцээ учраас хаяа нэг тийм насан туршидтэй порно үзэн штэ тий. Гэтэ би хизээч Аз порно үзэж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ гооцоо асуудал. Тэгэхээр энийг хөгжүүлээсэй гэж зүгээр би зүгээр хувьяасаа л зүгээр таарсан асуулт учраас хэлчихье. Одоо тийм их гараад Тэгэхээр яг хөө тэгээд Монгол бол Яг нөгөө нэг статистик харангуут угаасаа IPTV дээр хамгийн их түрээслэгдсэн багц тэр байгаа. Тэр дундаа категори нь Монгол гэдэг. Сайн орлоготой. Монгол эротикчлын үйлчлээ тэр нь хамгийн нэгт байдаг хгүй юу? Тэгээд яг яригддгүй. Орон сайхны канонаас хамаагүй илүү. одоо жишээ нь ингээл бид нар чинь мэдээж порно үздэг юм байж шүү. Чи серч дээр юм байна. Монгол порно гэд хэсэгөө серчилдэг байсан. Би найзууд тэнд гой зүйтэй зүйл нэг ч хараг гарч ирдэггүй байхгүй юу? Маш муухай нүд талтар юмнууд гарч ирдэг. тэрийг л Маш муухай. Тэр тэндээс юусоо ямар ч гоо зүй байхгүй, тэндээс таашаал авах хүн байхгүй учраас тэрийг бол үздэг. Тэгэхээр энийг эротикийн ч гэсэн хөгжүүлэх гэж байгаа бол тоглож байгаа хүмүүс тэр харж байгаа зүйл бүгдийг бүр гоё хөгжүүлээрээ амжилт хүсье л гэж хэлээ. Юм тэгэл хөгжил. Би хэрвээ үзэж байгаа бол би дандаа тийм гадны нөгөө Европын барууны юм зүгээр үзчихдэг. Ой тэгсэн чинь ингэж уучлаарай ингэж шүү дээ. Ханах ингэж байна. Монгол 8 яг тэр зарагддаг. Дээр чинь Маш баг зар. гоо зүү шаардахгүй байна гинэ. Яг тэр нэг гидстэй өвгөн мөөхөн хоёр юм гоё царайлаг гоё биеттэй тийм хүмүүс хийхээр үзэхгүй байна гэдэг. би продюсер руу нэг сонин хөөхөн сонин залуу хийж үзчихсэн. дуудлага өгсөн. Чи ямар өнгө дуртай? Ямар өнгө дуртай? Ямар Өнгө дуртай. өнгөө ногоо юм уу? Шинждэг болчихно нөгөө юу гэнэ. Чи яагаад ингэж суудаг? Шинжилж байгаа. Чи нэг шинжилдэг хүнийг шинжилдэг нэг юм байл юм аа. Би энэ асууж байгаа хэдэн жилийн өмнө зүгээр зүгээр шеэрлж би Монгол юм бол үздэггүй. Таамагтай болсон. Бидний найзуудын групп дээр ч байгаа хитэд явуулсан. Тэгээд тэр чинь нөгөө Telegram гэдэг зүйл гарч ирээ. Telegram дээр янз янзын байдаг болоод тэнгууд Telegram руу бас манай нэг найз намайг орууллаа. Ишээ Тэр тэгээ тэр нөгөө сулгаан өөр ингээд Тэр шүү. баг ингээд
юу вэ? Тэр яагаад ч оруулсан юм Тэр хориотой байгаа юм чи тэгээд тэрийг яасан ч тэгж үзэхгүй. Тэрийг үзэх юм бол баг хүнтэй секс хиймээргүй санаг. зүгээр ингээд нөгөө нээгээд өгчөөсөө тий. Энийг одоо бий. Only fans-ийн чи Бүгд айлгаа хийсэн байж таа. тэгээд тэр хоошоотэй. Одоо нэг хайтахан гойцоотой ямар ширгэлэхгүй болоо да. Телеграм болж та андерграундад очиж байгаа юм л та тий. чи тэгээд нөгөө аюултай юм болоод байгаа хгүй цаана бөөн аюултай бол. Тэрний оронд зүгээр ингээд тэр only fans-ийн нээгээд порнонуудын нээгээд тэгээд тэр юу гэдэг эротик киногийн болиулаад та нар жинхэнэ бодитыг хийж болно шүү. Өөр мөнгөө л өгөөрэй. Ман чин яг та чи мантаа санал хэлэхгүй байж бол. Гэтэ би наадад тэр жоох эсрэг бодолтой байд юм аа. Юу ч бол тэр Тэгсэн чинь манайх ердөө 3 сая хүн амтай байхгүй юу. Тэгэхээр энийг хамаагүй бас нээх юм бол манайх зүгээр л нэг юм секс туризм хөгжсөн юм. Замбрааг уус шиг. Тайланд чиг Бусад оронд харагдах тийм амар магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрийгээ дагаад угаасаа гэхдээ ийм байхгүй. За байж маань яриад дуусчих. Тэгээ харин би хэлсэн шүү дээ. Чи занч үрд болно шүү зэ. Би зүгээр сандаа. Тэгэхээр зүгээр тийм байлаа гэдээ яг хаа андерграунд нь хитрхи хөгжиж магадгүй. Гэхдээ бид нарт ойрхон зөндөө андерграунд нь хөгжсөн усуул байгаа. Тэндээ очивол яасан юм бэ гэдэг зүгээр миний бодол шүү за. Наатан дээр ч бас ийм байгаа байхгүй. Манайх ч угаасаа цөөхөн амттай болох тэр угаасаа тэгээд чи амар андерграунд болох хүн ч угаасаа баг Заахгүй. Үгүй андаа. байгаа. Одоо гол нь нөгөө нэг цөөхүүлээ хэрнээ амьдралын дундаж төвшин айгүй юм айтайхан байвал бас байж болохгүй. Гэтэл нийт масс маань өнөөдөр нөгөө дундаж орлого нь хийдвүлээ те яаж амьдарч байгаа вэ гэдэг шиг бид нар ч одоо ингээд яг энэ үрээнд амьдарч байгаа хүмүүсийн тоо нийт 3 саятайгаар харьцуулахад маш цөөхөн шүү дээ. А тэгэнгუთ яг хөгжөөд ирэнгуут бас хүмүүсийн сэтгэлгээ айгүй өөр мөнгө олох амьдралын арга угаасаа тэргүй Эвгүй шал өөр учраас 50 мянган порностаар болох бараг л магадaltaй шүү. юу нэ хэцүү байхгүй. Бинго бордоста юм галзуураа. Бас нөгөө нэг суур хүмүүжлийн асуудал байгаа шүү. Тийм. Бүр хүүхдүүдээ манай уухийн ч гэсэн бас айтайхан бас ялангуяа охин хүүхд эвтэй ч бас ялгаагүй болчиход байна. Охин хүүхдээ ч гэсэн ерөнхийдөө бол маш сайн бодож өсгөөрэй гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ шинэ гарч ирж байгаа охтууд донд бол тэгээд ийм буруу юм руу халтарж байгаа охтууд маш их байна. Өнөөдөр ч юм уу учруулахаас их олон юм сонсох шүү. Тийм шүү дээ үнэн. Анд бол яг талд нь ярьж байна дөө. Тэгэхээр ер нь бол ялангуяа эмэгтэй хүүхд мөгтөг бол өсгөх гэж байгаа бол маш их бодоорой. Урбан ток энэ учрал ток. Миний өгшин нэг ойрд нэг жоохон ярих хэрэгцээгүй байж Тэгээд байгаа. эрэлт байгаа ч нийлүүлэлт байна гэдэг шиг. Одоо жоохон охтуудыг хэн аваад байгаа гэдэг ч өөрөө айгүй. Сайн асуулт байхгүй. 98 онд нэг юм болсон гэхэлгүй. Би нэг юм сонссон. 98 онд энэ Улаанбаатарын өмнө бидс нэг ядуу байсан юм байна л да. Тэгээд бүр амар энэ ойдлогоо молгоо байхгүй те. Тэгээд юу амар. Тэгээд Улаанбаатарын өмнө гээд энэ те 3,000 хүүхэн хоорондоо зодтолддог байсан. Мах комбинат нэтэрий гэдэг ингээ хоорондоо зодтолдоо. Би юу Баттай мó. хамт байсан хүн л над тэгж ярьсан шүү дээ. Тэр хүн бол нэг худлаа ярьж байгаа. 98 онд одоо мөнхөр дах чи өөрөө жоохон байсан. Оройдтэй л. Жолооч хийдэг хүн байсан гэсэн. Тэгээд тийм зодоо модоо хийдэг байсан юм байна. Тэгэхээр чинь тухайн үед тийм амар мөнгө байхгүй ядуу яжих тийм амар байсан байна гэдэг чинь одоо бол далд болцсон л доо. Гэтэ тийм амар зодтолж модтдаг байсан. Гэхдээ тэгээ угаасаа хүн амар тийм юм хоолтой хоолгүй хонхоо дээрээ тулангууд хүн өөртөө байгаа хамгийн л үнцэнтэй юмыг гიშгээд чамаагүй тэрийгэ Алгын зараад чинээ махаа зараад. хоолтой хоног гэдэг сонголттой. Угаасаа би алгын чинээ ч биш байгаа. Би хамгийн амар дэлгэрдэг үе чинь дандаа дайм байдаг. Сүүл комеди дээр тэгээ ярьсан чи ястаа гоё нэ. Гэтэ ер нь бол одоо за тэгвэл базаал дуусгая л та. Эмэгтэй хүний үнцэн гэж байна. Тэр чинь ингээд баригдав. Юу яриад байгаа юм бэ? Тийш үү? Тэгэхээр эн чинь бас хичнээн гендрийн асуудал гэж байгаа юм шиг хэрнээ тэгэл эмэгтэй хүний үнцэн юм зү. Харин би нөгөө түрүүн яриад байгаа одоо охтуудаа бодож хүмүүжүүл явц тэр үнэн. А нөгөө талдаа охин шигэ хүнд мөнгө төлөөд авъя гэж бодож байгаа эрэгтэй хүний ухамсар бас энэ давхар яригдж байгаа байхгүй юу? Хин тэрийг аваад байгаа нь тий. Хин тэрийг байлгаад байгаа нь тий. Хин энэ бизнесийг одоо бизнес хэм үү юу гэх энийг одоо хөгжүүлээд байгаа хин мөнгө тийш урсгаад байгаа гэдэг чинь бас асуулт байгаа байхгүй. Тэр хаана бодох хэрэгтэй. Гэхдээ үн ч гэсэндээ хүчтэй байх тусмаа мөнгө далаалгаад хэнийг жоохоо дэрэгдээ суулгадаг. Хоёр нэвтрүүлэг дараалаад би л үе үнтэй үн ч гэсэндээ би өөр хөдөлмөр ихлэвэл гэсэн хуцаа ч юм одоо мэдхгүй те хамгийн байж болох навшин тэр жижиг зүйлсээс хамгийн том гоё юмыг би өөрөө өсвөл авч чадна гэдэг ухамсартай байх хэрэгтэй гэдэг айл ал талын л ойлголт юм чинь. Энд гэхдээ ер нь зүгээр юм яг суурин соёлын нэг юм юу бах те. Нэг юм шиг л шүү дээ. Нэг юм
одоо ингээ Япон мопод ч одоо ингээ хост мост гейша меша гэдэг ингээ бүр байдаг. Хятад бас ингээл нөгөө улаан дэнлүүний асар масар гээл байдаг. Энэ Франц, Европ орч ингээл нөгөө Moulin Rouge гэл тэр чинь бүгдээрээ л нэг тиймэрхүү дүү. Тэгээд бид нар ингээ сууршаад одоо ингээ нэг 100 жил яваал тэгэл асуудал шийдэгдээд гараад ирлээ шүү дээ. Одоо тэгээд яаж ч далд оруулаад тэгээд нэмэргүй гэдэг ч юм тэгээд тиймэрхүү. Тэгээ нөө нийгэм болохоор энэчээ сайн байгаа л энтэлт нь муу ингээл байж л байна. Нийгэм тэр чигтээ давхарга болгонд гой сайхан бүгдээрээ зэрэгцээд оршин гэдэг юм. Худлаа шүү энэ харагдж байгаа хүмүүс бүгдээрээ асуудалтай усуд байгаа шүү. Шал мэдрэл муутай. Ханах өгөөч Тэгсэн чи яах вэ? За бэлгээ өгч. За бэлгээ өгнө. хийх дөхүү 5 бэлэг. За. Оо за баярлалаа. За. Чи өнөөдөр Кари байна. ер нь би зүгээр оруулж юу бэлгтэй ирч чи дөө. Би одоо тануугаас амар олон бэлэг авч байна. Sorry. Тануугаас амар олон бэлэг авлаа. Гэтэ тануугийн бэлгнүүд амар гоё чанартай байдаг бэлэг. Мань таар гарт таалагдсан юм аваад аваад ирсэн. Хоёр нь хаана? Хүрнэ үстэй. Хүрхгүй бол хоёр авахгүй дараа аваад. Энэ соба нүүдэл гэдэг чи яадаг вэ? Хин зүгээр нэг Зүгээр шүү гомд уурах амархах. Чи хүүхдэр хэл наад хүүхч айгуу болсон чи. За 5 минут явал. Энэ ихлэ гэрт ингээд яг байж амар аваар. Их зүгээр тийм. юу салаад юм. Саны дээр нь тавьдаг юм цагаанга. Гомн дээрээ тавь. Тэгээ гоминго болч дуусаа. Цөөн мөвөнтэй. За тэгээд дуурбан тавх сайхан орчихлоо. Оо ийдгүй байгаа. Хануугаас ямар ч мөнгө аваагүй шүү. Энэ танах юм биш. Будаан дээр асах. Ман дандаа. Тийм нааш гоё шүү дээ. Тийм булаан дээр асах шүү дээ. Энэ хоёр нь вино асгасан учраас асахгүй нэ. Сая угаасаа шүү дээ. Энэ одоо яг зүгээр Японд байв. Энэ үчи хоёр айрцгийг аваад ирсэн уугаараа. За. Одоо чиний хин толгой. Би асах хоёрыг авчих. Би сүүлийн үед бол одоо нэг 6 хил асчаад байна. Тэгээ ер нь бол энийг ууж байгаа. Вау, тийм үү. Би бол уугаад асахгүй байгаа шүү. Тэгээ хажуугаар нь алхах гүүг хэрэгтэй. Асах би. За. Хэцүү байна. Байкн дээр суугаа явчих ингээд үлбэг явсан. А би тэгээ явчихдаг шээс. Үлбэг яваад. Биш нөгөө эко байкн дээр сууж байгаа. Би ч таад бодвол арай гайг. Өнөөдөр дугаар ер нь өндөрлөхтэй шаардчихлаа. За. Тэр нөгөө гоё асуулт масуулт байх байсан уу? Та ярьчихлаа шүү. Хамаагийн таарчлаа. Одоо би буруу толцсон. Санго Урбан Токио ерөнхий продюсер захирал хаалт юм гээ. Хаалт юм гээ дээр. Найзтайгаа дуудаж Лекц уншсанд баярлалаа. Миний зүгээр ойр задраад байгаа. За тийм байдаг. Гэтэ ер нь жоохон хөгшөөд олон юм ярьдаг болоод байна үгүй юу? Мэддэг олон юм яриад. Тэхүү хаа. Биш би бол тэгээд байгаа. Би өөрийгөө тэгж анзаараад байгаа. Энэ хуцчих даа гэл. 50% нь манай очир дээр 30% нь миний ан дээр. За яг яг. 20% нь бид нар сайхан хуваагаад баслаа. Би тэгтээ олон юм ярьсан бас. Уушлараа. Чи ярьсан цөөх юм а жоох стресстэй чанга арчингууд шууд хувь нь Хүчтэй. Би арай мөнхөртнах дөөрөд баг. Мөнхөртнахыг дөөрөд баг. Цаалах чи итгэвтэйгээр зөрүүлээ гарч ирнэ юмсан. 8 асаагаад гэж. 2 хоногт 200 мянган шана. Бас лахгүй амар юм ярьж. Би дэлхийн рекордын дэлхийд байгаа үү гэхэд би нэрнгээсээ фэйсбુક руу ороод үзлээ. Гэсэн чи хамгийн олон сая комент авсан. 61 сая комент авсан байт юм. Оо. Манай ах 300 мянган комент авсан гэдээ томроод байгаа. Нэрээ тийм болов. Хануу ах юу хануу ах. Баярлалаа минь. Ах чи амар юм байна. Мөн хэрэгтэй ах чи. Амар. Би уурпан чин тийм хандлт аваагүй бас удаж байгаа байхгүй юу? Шууд авсан уу? Пүн. Ороод одоо нэг өдрийн дотор 100 хэдэн мянга болчих. Оо тийм ээ. Нэг өдрийн ямар дуу шүү. тийм урт контент чинь тий. Бүтэн үзэж гин үү те? Тэр ахвараг нэг 80% яриад амраах нэг 10% яриад тэгээ бид тэдний хоёр хэлгээд ер нь бас яг өнөөдрийн тантай ялгаагүй. Чи мөнх эрдэнтэй их ойрхон байгаа юм байна. Би биш са. хоёрыг суудлах юм биш үү бүх хэдэн. Би тэр үчи плей таймдаа дамжаагүй байна. Хоёр За тэгээ баярлалаа өнөөдрийн дугаар хүрэлцэн ирсэн зочтой маш Спонсорудад сайхан наадаарай. Тэгээд зааж өгцөөр байгаа зурж. Өнөөдрийн Урбан Токиод хамтарч ажилласан байгууллагуудаа үнэхээр их баярлалаа. За тэгээд энэ шинээр орж ирсэн класстай авч явахд хөнгөн амархан гэдэг аа. Яагаад дуу чангараад байсныг ойлгочихлоо шүү. Юу ч дууддаг гинэ. Яг. Ягра гэсэн үү? Юу гэсэн бэ? Гэхдээ тоглоомгүй ер нь охин мохинтой хүүхэн мөхөнтэй болзоонд явах гэж байгаа бол цагаан вайн их зүгээр штэ. Яриа гоё оруулна.
Улаан нь ядгийг. Өөр юу оруулахгүй. Би улаан вайн. Яа. Би одоо Комеди ясгэр өгнө. Өөр юу аруу. Single үе зүгээр Ярианы баараа. тийм буруугаар ойлгож байгаа. Single үедээ бодно шүү дээ тий. Ер нь бол цагаан вайн суугаад тавихд бол тэр бол ер нь бол дандаа л цаашаа урт настай ер нь бол тийм байх шүү. Янна гэсэн. Ер нь бол баттай. Би одоо гапига одоо дуянгаа авч цагаан вайн ухаа боллоо. Тэгээ цагаан вайнтай бол бүтгэл байсан баг. Цагаан байсан шүү дээ. За тэгээд хамтран ажиллагч бас Dickies брэнд байна. Шинээр нэгдсэн цамин гişээч. Цамин лаунж маань байна. За тэгээд оюутны сагсан бөмбөгийн холбоо гэж байгаа. Бидэд хамтран ажилтсан шүү. Тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сайхнаараа. Сайхнаараа маш их баярлалаа. Сайхнаа цаагаарай тий. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.